Мэдлэгээр жигүүрлээ. Mona English Bookstore. Сайн байцгаана уу? Саруул ухаант монголчуудаа 2026 оны мэндийг дэвшүүлээ. 26 оны ууган сар бол мэдээж бас гайхалтай зочдороо үргэлжилж байгаа. Бид нар 1-7 хоногийн брейк авсан өршөөгөрөө. За тэгээд ямар ч байсан энэ сарыг бол бид нар бас ер нь энэ жилийг одоо монгол хүний эрхчлөө өсөе гэж ярьдаг. За тэгэхээр бизнесийн эрхчлөө, хувь хүний эрхчлөө аюу тийм кул байдлаар бол эхлүүлэе гэж бодож байгаамаа. За тэгээд мэдээж бидний гайхалтай зочдын буукаг үргэлжлүүлээд бид бүгдийн хамгийн сайн мэдэх Монголын хамгийн олон хэрэглэгчтэй аппликейшны нэг UbiCab аппликейшнийг үүсгэн байгуулагч Отгон Баяр маань манай зочин хойморт заларсан байна. За отгоодоо ямар ч байсан шинэ оны мэнд төргий. Шинэ оны мэнд. Тэгээд урилга хүлээж авч оролцсонд баярлалаа. Баярлалаа, өрсөнд баярлалаа. За баярлалаа. За ямар ч байсан шинэ оны цаг дээр манай отгоогүй сэдв байгаагүй фэйсбүүкээр бол нэлээд амьсгалсан. Отгон хэрүүл хийлээ гэж. Тий, отгон хэрүүлийг Отгон Баяр бол хийсэн. Яг тэр нөгөө Альфа үе бол Facebook хэрэгэлдэг юм байлаа. Азар гэдэг. Тэрийг Отгон Баяр өөрөө бичсэн байлээ те. За тэгээд ямар ч байсан тэгээд яриагаа шууд энэ талаар эхлүүлье. Хотын дарахтаа хэрүүлээ гэдсэн. Энэ юу болсон юм? Юу гэж хэлмээр юм те одоо. Юу болсон гэхээр ч одоо. Тий, одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Танд юу ямар мэдээлэл вэ? Одоо яг би таныг бас өсөөл гэж бодсон. Яг нийслэлээс ингээд нэг юм 20 тэрбум төгрөг гаргаал те нэг такси компаниудад өгөөл гээл тэр нэг чөлөө зах зээл рүү орж ирээл UbiCab энэ өнөр танаран чи юм үйлчлэгэн чог болцсон ганцаараа монополдод байна. Тэгэхээр одоо ингээд жоохон өрсөлдөөн бий болгоё гэдэг. Би болохоор бодохдоо үгүй тэрийг бидний татврын мөнгөөр хийж яах гэдэг ингээл тэгэл ямар ч байсан хэрүүлээгээл өмнө нь ч гэсэндээ бараг л аппликейшнгүү байх жолооч байвал 5 саяар торгоно гээл Баатар чинь би тэгээгүй гэдэггүй тэр чи танаа орлого сайн зориг байсан гэсэн гал ерөнхийдөө нэг ийм хэрүүл ингээ боллоо л доо. Тэгээд би зүгээр ягаад юу болсон гэж асууж ин гэхээр зэрэг энэ магадгүй UbiCab-тай ч холбоотой хаалбгүй. Энэ магадгүй Отгон Баяртай бол бөөрч холбоохгүй болно. Энэ яагаад ингээд тартагтаа бүр тулцсан эдийн засгийн бизнесийн орчин нөхцөл байдал дээр өнөөдөр бизнес эрхлэгч нар хэдэн 10-аараа хэдэн 100-аараа хаалгаа хааж байна. Тэгээ энэ ч нийслэлийн төсөв хэдэн их 80-аар яригдэж байна. Бидний татврын мөнгө явагдаж байгаа. Тэгээд энэ ч өрсөлдөөнийг тэнцвэржүүлнэгээ дулс ороод ах нь зөв юм уу? Энэ дээр ер нь анх асуудал яг юу байсан? Хоёлаа эндээс эхлэл нөхцөл байдлаа ярил л та. Яг бас чиний хэлж байгаа зөв л төө. Би ч яг UbiCab-ийн өдөр тутмын ажилд бол оролцоо болоод нэг 2 жил болж байна. 2 жилийн өмнө UbiCab-ийн CEO-г одоо хамтрагч одоо нартаа хүлээл гэж өгөөд явж байгаа. Тэгээ яг л гів гинтийн л юм зочигдмаар л мэдээ авсан л да. Улаанбаатар хотын такси үйлчгийг сайжруулах нь гэдэг одоо төсөл нийслэлийн иргэдийн урлын 12 сарын 26-ны хурлаар сая шүү дээ. Тийм, сая оны сүүл дээр баярын өмнөх гэсэн үг шүү дээ. Тэгэл тэрий чинь би үзэнгүүтлэл лайв хийсэн шүү дээ. Лайв хийсэн. Тэгээд маргааш нь яг манай гэрийн доор нөгөө ерөнхий сайд хотын дарга хоёр бас лайв хийцэн явж яхад нь тэгэж очсон юм уу те? Манай гэрийн доор манайх сэнгэлт хотхонд байгаа байхгүй. Тэгсэн чинь стадион дотор стадионы мөсөн талбай малбаа үзээ явж байгаа. Тэгээ явж ингээд юм лайв харангуутлаа биш гүгөөцсөхгүй. Тэгээд тэр бас нэг баахан хилэм дагуулсан. Тэгээд тэрний араас бол манай мянган жолоочин чуулган гэж бид нар бас маш яаралтай хийсэн. Яагаад гэвэл бас хитрхи бас эн чинь нөгөө бүр өөр сэдв рүү орох гэдсэн. Одоо асуудал биш. Одоо ингээд хувь хүн ч байд юм уу одоо ингээд миний хувийн асуудал болох гэдэг юм уу те хотын даргаыг огцруулах асуудал болох гэдэг юм болсон. Тэгээд жолооч нар байр суурь энэ дээр илэрхийлэх ёстой шүү дээ. Тэгээд чуулган болсон, чуулган дээр хотын удирдлагууд ирсэн. Удирдлагуудаас ирсэн. Тэгээд төслөө эргэж харъя л гэж ойлгосон. Тэр ер нь юу болсон бэ гэж одоо ярих бас дахиад хэлье. Нийслэлийн иргэдийн урлаас такси үйлчилгээний одоо нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулна. Нийтийн тээвэр гэдэг англилд бол автобус болон такси орж байгаа. За Улаанбаатар хотод одоо бол такси үйлчилгээ гэж яг нэг лицензтэй такси үйлчилгээ гэж эрхэлдэг 5 аж ахуй нэгж байгаа. 5 аж ахуй нэгж 210 такси тохгүй. Одоо нэг шар дугаартай гэдэг штэ тийм. Тэгэл энэний тоогоо нэмэгдүүлэх гэсэн. Ийм л юм байлээ. Тэгээд энэний тоог нэмэгдүүлэх нь тэгж шинэ машин худалдаж авч тэгээд тэр дундаа түрүүн таны хэлдэг
одоо татвар төлөгчийн мөнгөөр 20 тэрбум төгрөг зарцуулдаг тий. Ийм байж болох юм уу гэж. Тэгээ энэ дээр л одоо нэгт иргэнийхээ хувьд дээр нь энэ салбарыг бас маш сайн мэдэх хүний хувьд хоёрт бас энэ салбарын бас нэг одоо нүүр царай болсон бизнесийг үүсгэн байгуулсан хүний хувьд чүглүүлсэн л юм болсон л доо. UBCAP-ийн одоо жолооч нар чинь бол яг аппликейшн дээр бүртгүүлээл тэр шар дугаар бол байхгүй. Тийм. Одоо зүгээр л яг л одоо бич бүртгүүлээл тэгээд өөрийнхөө машинаар хийж болно шүү дээ. Тэгээд энэ чинь ингээд гадны улсуудад Lyft, Uber гэл ингээд яг л зах зээлийнхаа зарчмаар ингээд хөгжиж явдаг. Тэгээ энийг мөрөөр нь өрчих болохгүй юм. Гэн би тэгээс наашаа орж ирэхээс өмнө ингээ харьцуулт тарлаа л да. Энэ дэлхий дээр юу ямар шилжилт явж байгааг одоо сүүлийн тоомог бас ингээ хараа явлаа. Угсаал нөгөө стандарт такси бол шахагдчих байгаа. Жишээ нь London Cab гэхэд 23,000 такситай үйжсэн бол одоо 12,000 болсон байж гэдэг юм уу те. Одоо London Cab гэл нүүр царай болсон дөрвөлжин такси байдаг шүү дээ. 12,000 болсон байна гэдэг. Гол асуудал нь юу нөхөр яг энэ нөгөө e-hailing, ride hailing гэж нэрлэдэг байгаа. Энэ захин платформ ч нөөрэ хүмүүс төр боломжийг олгоод шүү дээ. Одоо хүн өөрийнхөө машинаар өөрийнхөө цагаар өөртөө одоо ингээд үйлчлээд нөгөө хажуу хүндээ ч гэдэг юм уу хэн нэгэнд үйлчлээд явах боломжийг ингээд бий болгож байгаа. Энэ чинь өөрөө дэлхий дээр одоо энэ Uber чи 2009 онд байгуулагдсанаас хойш ингээл асар том шилжилт бий болоод дэлхий тэгээ өөрөө энийгээ стандарт такси гэж байгаа боловч одоо тоогийн ч гэсэн яаж тоолж ийн гэхээр стандарт такси ер нь такси үйлчлэгээ гэдэгтээ энэ ride hailing гэж нь оруулж тоолоод байгаа. А манад болохоор ride hailing-ээр бол байхгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж үзээд зөвхөн стандарт таксиор 210 такситай байгаа учраас энийг одоо нэмэгдүүлэх үүрэг нь одоо хотод байгаа маа гэж хэлээд л одоо нэмэгдүүлэх гэдэг шүү дээ. Тэрний хооронд яг бусад орны жишгээр энэ регуляшнтай болдог, зохицуулттай болдог. Одоо энэ чинь ингээд ер нь бол төрийн бодлого шийдвэр чинь дандаа нийгмийн хөгжлөөс ялангуяа технологийн хөгжлөөс хоцорж идэг. Тэгээ Uber-ийн гэсэн түүхийг ингээ харахаар UBCAP-ийн түүх гэдэг шигтэй ингээ харахаар 2009 оноос хойш улс орнууд нь гараад ирэнгүүт ингээ хувь хүний үйлчлэгээ хувь хүмүүс энэ технологиор тулгуурлаад хувь хүмүүс өөр хоорондоо холбогддог энэ боломжийг гаргаад ирэхээр хориглоогүй байгаа байхгүй. Шууд sandbox гэж гаргаад за журам нь гартлна тий тодорхой хязгаарлалтай орчинд ингээд явъя хэдүүлээ нэг нь зөвшөөрөөд явъя гэд ингээд явцсан байхгүй. Тэгж жагаад ингээд явдаг юм жишг байдаг. Манад болохоор ерөөсөө төр оролцож төр өөрөө зохицуул төр өөрөө зөвшөөрөл өгөөгүй учраас л UBCAP-ыг буруу гэж хэлж болохгүй шүү дээ. Маш олон хүмүүс энэ системийн чард одоо нэмэлт орлого олж байна. Дийлэнх нь одоо нилээдгүй хүмүүс үндсэн орлогоо болгож явж байна. Маш олон хүмүүс энэгээр чинь тээврийн хэрэгцээгээ шийдээд явж шүү дээ. Харин үндсэн асуудал нь юм байгаа даа. Хүмүүс ингээд UBCAP үнэтэй болсон чинь хараа хизээ тэгвэл гар усныхаа аппликейшнээр дуудаад ингээд явдаг байсан. Одоо за ингээд апп өрсөлдөгч байна шүү дээ. Байгаа байхгүй. Тэгэнгүүт нэгдүгээр шүү дээ тэр. За үйлчлэгээ муу байгаа бол за хот өстой тэрэн дээр нь орж иж болно. Үнэлгээгээр эсвэл явчих те. Нэг стар өгөөд нэг 2 3 хийгээл болиулчих л та. Энд чи зах зээлийнхаа зарчмаар тэр таксинд дахин суух, тэр таксины жолооч муугаа ааштай байгаа бол тийм биз дээ. Тэгээ хараа за тэр байхгүй байсан бол өмнө нь тэгвэл ямар байсан гэдээ харахаар одоо бол надад тэр дуудаад очих газараа хийждэг нь бүр амар санагдаад байгаа. Би сая бол нисгээс 2 3 тэгж явж байгаа байхгүй. Яг дүүхээр хэд гарах нь мэдэгддэггүй. Такситыгаа жолоочтой ярьж байгаад ярианыхаа өнгнөөс хамаардаг те. Тийм л байлаа шүү дээ. Саяхныг болтол. Тэнгүүд энэ ч ингээд яг километрээрээ л ингэж явна гэдэг юутай. Ингээ гаргаад ирсэн мэд. Тэгэхээр би одоо энэ дээр одоо гайхаад байна л да. Дээрээс нь тэр технологийн хөгжлөн төрийнхөө өнөөс урд гэдэг бол яг үнэн гэж бодчих энэ дээр. Facebook тэр шүү дээ. Facebook гарч ирээд ингээд Америкт хаач сошиал медиагийн зохицуулт байхгүй шүү дээ. Энийг тэгээ яах вэ? Датагийн зарж болдгийм үү? Болдгоо мó гэд ингээд гахал ангаагаад конгресс бөөнөрөө ягаал Zuckerberg тэнцээ хөлс нь гараал одоо тэгэл бичсэн юм. Яг ингээд бүх юмыг юм төр заавал зохицуулна гэдэг. Тэгээ дээрээс нь хамаг мөнгө хамаг ирэх мэтэл төрд байгаад асуудал байна гэж харж байна уу? Тэ ер нь яг хамаг мөнгө гэхээс яг төрийн хамаг мөнгө л улсын хэлж байгаа хамаг мөнгө төрөл байна л та. Тийм. Тэгээд одоо нөгөө нэг тийм майндсет бүх асуудлыг төр оролцсон шийдэх ёстой л гэдэг ойлголт яваад байгаа нь их буруу харагдаад байна л та. Монголд бизнес амжилттай болохын тулд төртөг эвлэрэх ёстой таны бодлоор. Би бол энэ дээр нэг жоохон одоо эвлэрэх гэхээсээ илүү хамтарч ажиллах ёстой.
одоо чинь манай нэг дийлэнхийн залуучууд дунд ямар яриа гардаг гэхээр төрөөс хол бай гэд. Уул нь бол бид нар чинь ингээд төр хувийн хвшилч гэсэн нэг зорилготой байх хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт төр нь одоо оролцохгүй юм хязгаараа маш сайн мэддэг. Хувийн хвшил нь үүрэг хариуцлага маш сайн мэддэг. Тэгээ нэг зорилготой ингээд явах хэрэгтэй байхгүй юм цөөхөн эдийн засагтай, ийм цөөхөн хаамтай. Тэгээ ийм энэ зөвхөн такси үйлчилгээний салбарч биш шүү дээ. Одоо бусад бүх салбар дээр бид нар ер нь бол төр хувийн хвшил хоёр хэтэрхий ийм дайсагцсан өнцгтэй байгаад байгаа нь манай айгуу том алдаа юм болов уу гэж. Зүгээр яг би зүгээр таксин дээр ингээ харахад жоо харамсдаг байхгүй. Одоо жишээ нь бид нар ингээд яг өөрсдөө төрөөс нэг ч дүрний тендер аваагүй, нэг ч одоо зохицуулт байхгүй. Одоо жишээ нь бидрийг ингээл сая тэр төслөө батлуулахын тулд ингээл бараг стандартгүй, тэгээ бараг ингээл хэн дуртайг бүртгээл ямар сургалт байхгүй, тэ ямар ч эргээд одоо хариуцлага тооцдоггүй ч гэдэг юм уу, тэ. Энэний ард юу явагддаг мэдэхгүй байгаа байхгүй юу. Бид нар ингээд энийг бий болгох гэж ингээд маш их юм одоо зарцуулаад одоо явж байхад нөхдүүд ингээд зүгээр л нэг хоёр хүний комент одоо нөгөө хүмүүс нэг юм юу авдаг шүү дээ одоо ингээд фидбек тийм ингээд нэг сошиал дээр бичдэг ч юм уу тэрнгээр ингэж дүгнээл хүн болгон 4000-аар явж байгаа ч гэдэг юм UBCAB хүнтэй байна ч гэдэг юм уу ийм юм яриад байгаа нь ч харамсалтай байсан. Манай подкастын хамтран ажиллагчаар ногоо өрөөдөг хөгжүүлэгч MMS компани ажиллаж байгаа. Дэлхийд дахна мэдээж ногоо өрөөдөр бол чиглэж байгаа. За тэгээд MMS маань бол мэдээж эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийд дахна бүгдээрээ sustainable development, доктортой хөгжил гэдэг энэ утга санааг бол одоо мэдээж маш хүчтэйгээр ярьж байгаа. Монголд анхны ногоон барилгын төслийг маш амжилттайгаар хэрэгжүүлсэн MMS-ийн хамт олон маань л да манайхтаа бол ингэж хамтарч бол ажиллаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт нь одоо мэдээж ажилчдын эрүүл, тав тухтай ажиллах орчин бүрдүүлэхээс гадна Монголд ийм ногоон барилгын цоошин соёлыг бий болгосон ийм гайхамшигтай бас байгууллага маань бол байгаа. Ийм гоё төсөл бол хэрэгжсэн гэж бол болно. За тэгэхээр та бүхэн бас MMS-ийг сонгороо. Эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS. Одоо нэг ийм асуудал байгаа. Өрсөлдөөнийг хэмжүүлэхийн тулд ингээд бидний татвар төлөгчтэй мөнгөөр ингээд хэдэн компаниудад ингэнэ. Эцсийн үр дүнд нь ингээд эргээд хожно энэ гэдэг. Тэгэнгүүт нөгөө за UBCAB гэдэг нэг мангас байгаадах шиг байна. За тэгээд юу яатсан. Нөгөөх нь одоо амар том арттай тий. Тэгэл ингээл монополд бол гэдэг. Хоёлаа UBCAB-ийн түүхийг яриа л та. Ер нь яаж эхлээд ямар саад бэрхшээлтэй туулж исэн би бол яг хотгоогоос ер нь өөрөөс нь сонсч л байсан. Тэгээд энийг бас хамгийн одоо оны тэргуун дугаар дээр бол би бүр албаар хүмүүс маань сонсоосоо гэж бодоод байгаа. UBCAB 13 онд анх одоо улсын бүртгэлийн гишгийг 13 оны 9 сард аваад тэгээд одоо анхны хувилбар бол 14 онд UBCAB одоо 1.0 гэж хувилбар гарсан. UBCAB-ийг ярих юм нь бол манай Mizorn технологи гэж компаниг ярих хэвээр. За Mizorn технологи бол 2009 онд Монголын хамгийн анхны одоо iOS дээрх app бичсэн. Одоо Монголын flag-тай бичсэн технологийн одоо ахтгчдын нэг. Өөртөө бичсэн юм шүү дээ. Тийм өөртөө одоо анхны ерөөсөө бүх л хувилбар одоо маш 4.0 дээр явж шүү дээ. GPS мэс чинь хандхын технологи явж байгаа. Яг тэр чин global position system гэдэг чинь олон улсын одоо тэр бол за кодо бол одоо бүгдийг өөрсдөө бүх юм ин бичээд явж байгаа юм систем. 14 он анх одоо нэгдсэн. За тэр үеийн таксины үйлчилгээний соёлыг та бүхэн санаж байгаа бол лавлах руу ирдэг, төлбөртэй ус руу ирдэг, залгаад за хүлээж аваарай. Ойрхон таксиг хүлээж ийн гэх 500 төгрөгөөр такси байхгүй нэ гэдэг үг авдаг гэсэн. Тэгээ байхгүй бол төлбөрөө төлдөг. Тэгээ байхгүй. Тэр байвал ирдэг те. Байвал ирдэг. Байхгүй бол уцны нэгж 500 төгрөгөөр ундаг. Тийм л сервис. Ирэхдээ наадахаараа зүүргээд ингээ одоо нөгөө бөө юм болно. Тэгээд тийм байсан. Тэгээд за ямар ч үсэн UBCAB яасан бэ гэхээр тэр анх гарч ирж исэн жилүүдтэй бол хүмүүст
Ойрхон такси байхгүй байсан ч төлбөр төлөхгүй. Ядаж тэр анхны хүмүүст боломжийг олгосон байх гэж. Тэгээ анхны юм бол одоо бид нар яг регуляшн 20 он хүртэл UBCAP зөвхөн зөвтөлтэй өрүүлэлтийн машиныг бүртгэжсэн. 20 он хүртэл. Тийм. Одоо Улаанбаатар хотод такси үйлчилгээнд явахын тулд нийслэлийн тээврийн газартаа гэрээ байгуулна. Нийслэлийн тээврийн газраас зөвшөөрөл авна. Дээр нь энэ дуудлагын төв гэж аюу хэцүү араа. Түрүүн би яриад байгаа нөгөө хувийн хвшилд одоо энэ чивтэрийн яриаг одоо үзэж байгаа залуучууд бас нэг зоригтой байх ёстой шүү дээ. Нэг хэлий гэсэн үг те. Тэнгүүд залуучуудын хитрхи ингээд дайсгандсан байдлаар биш. Ер нь энэ төр чинь бидний өөрийн өрсөн байгуулсан төр те. Бидний зохион байгуулсан төр биднэрт энэ гарч байгаа бодлого шийдвэр өөрсдөө дуулаа өргөжих ёстой гэдэг. Одоо шин такси үйлчилгээний MNS 5122 гэж стандарт гэдэг. Тэрэн дээр 2015 онд өөрчлөлт орсон. Тэр нь UBCAP-ийн саналаар. Тэр нь юу гэхээр стандарт дээр заяа. Цахим платформоор одоо дуудлага цацаж гэсэн зөвшөөрнө гэдэг үг байхгүй байна гэдэг үндэслэлээр 15 он хүртэл UBCAP-ыг аль биесны одоо дуудлагын төв гэж бүтгээгүй. Нийслэл. Нийслэл рүү 17 удаа алтан бичих өгсөн байдаг. 17 удаа. За тэр үед одоо гарч ирж байсан Абба гэдэг аппууд байдаг ч та бас. Тэгээд тэд нар ч нөгөө өгөхгүй байсныг буцаж цахилгааны иргэн шүүхт өгөөд ингээд процесс. Зүгээр л нэг тим шалтгаанаар юм уу? Эсвэл ингээд ерөөсөө тэр шантаачлаад хэдэн цаас нэхэд байгаа юм уу? Гэнтөө ингээд юм биш. Ер нь энэ бүх альт салбарт одоо би шинэ салбар руу орцсон явж байгаа шүү дээ. Тэнгүүд альт салбарт ерөөсөө ингээд тухайн салбарыг зохицуулж байгаа юм газар нь зөвхөн хууль хэрэгжүүлэх л үүрэгтэй байгаад байна. Уг нь салбарын хөгжлийг одоо жишээ нийслэлийн тээврийн газар тухайн үед одоо юу гэдгийг баг Улаанбаатар хотод 60-70 такси компани байж байгаа. Ягаад 5 болцсны шалтгаан тэр стандарт тохгүй ерөөс. Тэгэл тийм хатуу хойрог стандартыг нэргүүлээд үсгээр хоёрхан мэрэгчлэлтэн боловсруулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ салбарт одоо бизнес хийхэд тул төрийн хоёр мэрэгчлэлтэн боловсруулсан стандартаар явуулсан. За тэр бол хамгийн том шалтгаан. Тэгээ бид нар тэр одоо регуляшныг өөрчлөөд 15 оны өөрчлөлтийг оруулаад цахим платформоор одоо дуудлага өгч болно гэдэг. Заавал станцаар өгөх гэдэг шүү дээ. Нэг юм төлбөртэй утас руу залгаад ингэ явсан. За дараа нь бид нар бас адилхан одоо ингээд чинь би түрүүн Америкийн шиг ярьсан шүү дээ. Түрүүн чи бас асуучлаа энэ GPS-тэй одоо яаж явдаг юм бэ гэж. Энэ Global Position System-ийг GPS-ийг ашиглаад одоо хэмэл дагуулмын энэ байршлыг ашиглаад энэ device болгон ч өөрөө одоо байршил явж шүү дээ. Энийг ашиглаад metric system гэж одоо digital metric system-ийг Монгол улсад зөвшөөрөхгүй. Америкт болохоор sandbox зөвшөөрсөн. Окей, хий надах. Одоо NIST гэдэг Америкийн одоо энэ стандарт хэмжил зүүн байгуулга нь. Гэхдээ эн чинь зөвхөн таксины асуудал биш. Яг гэвэл энэ global position system GPS based metric system бол онгоцоор хор цацдаг. Одоо газар тариалан өндөр өгсөн шүү дээ, тийм. Хор цацдаг юу хүртэл хэмжихэд хэрэг болно. Яг гэвэл энийг хэрхэн бүртгэх вэ? Хэрхэн баталгаажуулах вэ? Одоо GPS-ээр явж байгаа metric system-ийг болохгүй гэж. Яагаад? Бид нар ингэж шүү дээ. Одоо тухайн үеийн стандарт хэмжил 100 газрынхаа би iPhone-ыг баталгаажуулах юм гээд одоо мэрэгчлэн би Samsung-ыг баталгаажуулах. Тэхийн жишгээ яагаад авчиж болохгүй? Манайд ер нь аль салбарт тийм юу болгоо шүү дээ. Одоо технологи нь ингээд дэлхийд дээр гарцсан байхад одоо sandbox гаргаад эн чинь явсаар байхад баг NIST Америкийн тэр стандартын байгууллага нь хүрээлэн 20 онд байсан уу 21 онд байсан уу чинь GPS based metric system-ыг баталгаажуулах handbook гэдгийг гаргаж байгаа байхгүй. Тэр бол 9 оноос хойш sandbox тавьж байгаа. Бүр ингээд ноцтой алдаа гарахгүй бол энэ чинь яваад шүү дээ, тийм. Тэгэхэд манад байхгүй. Тэнгүүд бид нар яасан гэхээр электроникийн компанитай хамтраад тоолор үйлдвэрлэж байгаа шүү дээ. Өөр ямар шийдэл вэ, тийм. Тэгвэл машины OBD порт гэж яддаг шүү дээ. Одоо нэг юм OBD2 гэдэг одоо компьютер онцлогооны нэг залгадаг нэг юм 16 шүттэй нэг юу гэдэг чинь 12 чөлөө шүттэй нэг юм залгуур байдаг шүү дээ. Тэрнээс тэрнтэй холбогддог Bluetooth одоо тийм юмтэй device microchip бидэртээ шараад тэгэд өөрөлдвөл машины дугууны эргэлтийг тэр шонгой нэг нь мэдээлж байгаа байхгүй юу? Тэрийг манай app руу цацдаг одоо хэмжих хэрэгсэл зохион бүтээж байгаа. Өөрөлдвөл энэ бизнесээ бий болгохын тулд ч одоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тий.
Тэгэхгүй бол бидний улсын юм дээр юу гэж хэлсэн гэхээр нийслэл юу гэсэн гэхээр та нарыг одоо юм дуудлагын төвөөр бүртгэхгүй. Яг л танаа дээр явж байгаа энэ одоо ингээд хэмжээд шүү дээ. Метрээр хэмжээд байна. Эн чинь ингээд болохгүй байна. Тэгвэл бид нар шийдэл гаргаж ирээгээд электроникийн компанитай хамтраад өөрсдөө тоолор үйлдвэрлээд UBCAP 1 загварын гэдэг нэртэй улсын бүртгэлд баг анхны хэмжих хэрэгсэл бүтээсэн байна. Одоо хоёлаа зүгээр эзэгчтэй энгийнээр тайлбарлая л да тий. Дэлхийд дахнаа ингээ нэг юм за UBCAP руу А-ээс Б-ийг 1 км явж байгааг тооцож байгаа нэг яваа тий. Технологи байгаа тий. Тэрийг нь sandbox-оор одоо Uber бол ингээ хийцсэн. Манайх болохоор iPhone-ыг хэмжихгүй гэ стандартчл хэмжилсэн төв дээр тэрийг хийхгүй хөнгөт нь хэмжих хэрэгсэл бүтээж шүү дээ. Нөгөө орцсонд ингээд нөгөө цахилгааны тоол руу байдаг шүү дээ. Тиймэрхүү юм бүтээгээд тэгжиж одоо явах үндсэл нь үсэж шүү дээ. Тэр бүтэн жил явж байгаа шүү дээ. Тэр баталгаажуулах процесс нь бүтэн жил явж байгаа шүү дээ. Тэрний одоо зардал гэж хэд байх вэ? Тэр тоолрыг үүсгээд ингээд өөрсдийнхөө зардлаас карманаас гаргаж байгаа шүү дээ. Ямар ч одоо юу гэдэг инновац гэдэг юм уу юу байхгүй. Тэгэл бид нар өөрсдөө одоо SIM гэдэг компани гэдэг чинь таад мэдэх бол нөгөө биометрик гармаар гэдэг нөгөө гаргуу хүүхдүүд гармаар хийгээд тулгаа бидэд анх уулзал за наатах гэж хөгжүүлээгээл тэгэл аптайгаа тэгвэл та нар софтвер талдаа юу бид нар хардвер талдаа юу гээл тэгэл хамгийн анхны тэр метрикс одоо тэр одоо яг юм хардвер байхгүй юу машины дугууны эргэлтийг бит те дугууны эргэлтийг утас руу зарцсан гэсэн чинь стандарт хэмжил зүүн мэрэгчлэлтэн бидний жил болгосон чи юу гэсэн гэж гар утсаа хөдөлгөөнгүй бихэл гэж байгаа. Яаж байгаа юм бэ? Тэнгүүд эн чинь дэлхий дээр бас эн чинь шинэ биш. OML гэдэг Францын стандарт байгаа байхгүй юу? OML R21 гэдэг стандартыг бид нэр орчуулад үндэсний стандарт болгоод батлуулж байгаа. Одоо эн чинь бидний нөгөө нэгдэн орсон Грек конвенц гэж байдаг шүү дээ. Бид нар нөгөө Францтай эн чинь итгэмжлийнхээгээр орсон. Гэхдээ орчуулахгүй бол наа чинь хэрэгжихгүй байна гэдэг. Тэгэл явхад бид нар тэрийг орчуулад R21 гэдээ явхад бидрийг юу гэсэн гэж R21 дээр чинь энэ дижитал юу шүү дээ одоо OBD порт дээр ингэж холбогдоод ажилладаг ийм юм байна. Энэ дээр одоо эн чинь бол маус юу гэдэг шиг ингээд тусдаа байж болно. Одоо өөрөөр хэлбэл энэ тусдаа девайс те. Тэгсэн чинь өөр такси 2000 оны заяа таксиметр гэдэг одоо та хэд мэдэх бол нэг таксийн дотор нэг морьтой таксинууд байдаг гэсэн нэг юм яг шчош шиг юм төмөр юугаар ингээд лацдсан нэг юм дээр үн тэрний стандартаар хөдөлгөөнгүй бэхэл гэдэг. Гар утсыг яаж бэхэлсэн ч ямар ч наадах чинь хэмжилзүүд ямар ч үр дагавар гарахгүй. Та нар зөвхөн тэр OBD портонд холбогдож байгаа энэ системийг тэрийг нь лацтаач гэхтэл тэн дээр нуглаа гаргаж байгаа. Ямар хүмүүс яг ямар экспертизтэй болоод ингээд ийм шийдвэр гаргаад ийм хяналт тогтоогоод идэх юм. Гэн тэн дээр нэг жоохон ингээд тэгэл Google-д ч болдгүй юм уу? Биш тэгээд нэг ийм юм лээ. Тэгэл ер нь ингээд шинэ юм хийхэд ямар ингээд мусаглаад явсан ба шүү дээ. Ингээд явхад ямар их тийм саад дотгортой ингэж уулзж байгаа нь бол төрийн хүнд суртал. Төрийн хүнд сурталч хамгийн цаад шалтгаан нь төр өөрөө нийгмийн хөгжлөөс хоцорсон гэдгийг л ойлгохгүй. Энэ технологийн салбарт бүх юм дээр тэнгууд чи ингээд билээхэн бид нар ингээд Монгол улсадтай бид нар ингээд баг бид нар энийг ашиглаад ч Узбекистан, Казахстан руу орчих боломжтой байгаа байхгүй юу? Бид нар өөрсдөө бүтээсэн юм чинь. Ингээд хэмжих хэрэгс бүтээгээд энийг ингээд явъя гэхтэл тэр алдаа гарахгүй зүй. Тэр бүр ингэж байгаа. Манай хэмжих хэрэгсэл дугууны эргэлттэй холбогдож байгаа учраас 99.9% нэрвчлээ гарч байгаа. Тэгэхээр дугууны хийний алдаа гарч байгаа байхгүй. Тэр чинь нөгөө дугууны хий чинь гарч байгаа шүү дээ. Ийм таксиметр Монгол улсад үйлдвэрлэчихэд тэр нь ингээд шууд дижитал юмтайгаа холбогдчиход байхад бид нар жил гарсан болгож байгаа шүү. Одоо манай хээр бүр чөтгөр бөөмөд газар хүртэл асуудалгүй шүү дээ тий. Тэгээ ийм юмыг бид бас давж гарсан байдیں۔ За тэгээд тэрний араас одоо ингэж байна. Яг 2000 оны үед Америкт нөгөө digital based taximetric одоо баталгаажуул handbook нь батлагдж байгаа байхгүй. Бид нар одоо шинэ бизнес хийхин тулд яг олон улсад болоод байгаа юм Монголд болтгүй гэдэг асуултаар л явна шүү дээ. Тэнгүүд өөрөлдвөл тийм хардвер таксиметр ингээд суулгаад ингээд явах юм бол одоо үнэтэй. Тэр чинь ингээд тусдаа ахаал микрочип бидрээ бид чинь ингээд Америкаас авна. Америкаас авахын тулд та нар
одоо microchip өөр орн руу заахгүй гэдэг Америкийн одоо худалдааны лицензийг авч иж нааш нь оруулж ирдэг те. Одоо хож олгос руу явуулахгүй ч гэдэм үү те. Ингээд ийм их төгсөл юмнуудыг бид нар хийж ингээд батлуулаад ингээд юу яасан юм бэ? Тэгээд зөвшөөрөл авсан. Тэгэнгүүт хүмүүс юу гэж ярьдаг гэхээр бусад өрсөлдөгч нар юу гэж ярьдаг гэхээр бидний ийм юм хийснийг ерөөсөө мэдхгүйгээр энэ ингээд зөвшөөрөл авсан бусад нь өгдөггүй гэдэг. Бид нар чинь юм хардвар бүтээгээд өөрөлдвөл бид түрүү ярьсан шүү дээ. Бид нар 2000 оны хүртэл зөвхөн зөв талдаа өргөтэй машиныг бүртгэж ирсэн гэж. 800-аад машин гэдэг чинь зах зээлд бол одоо байж болох бүх машиныг л бид нар таксины зөв талдаа өмнөг л бид нар бүртгэдэг гэсэн. Тэгэл 2020 оны одоо үед 2020 оны үед шүү дээ. Uber-ийн түүх гэж кино гараад тэрийг би үзсэн байхгүй. Тэгсэн чинь эхлээд зөрч дараа нь амжилт хүртдэг хүс гэдэг стратеги явж исэн юм байна. Өөрөөр хэлбэл Uber чинь ингээд бусад хотуудад стандарт такси болон энэ хувь хүмүүсийн хооронд амар том тэмцэл. Одоо л дэлхийд дээр бүх тэмцэл нь дуусны дараа манай улсад эхэлж байгаа байхгүй. Тийм. Одоо энэ чинь ride hailing нь зүгээр Бээжин огсны буудлын дээр очиод e-hailing гэдэг тусдаа гейт хийж байгаа үстэй. Диди дууддаг хувь машин тэгэнгүүтээ таксиг үл стандарт такси руу очиж зогсдог. Гэхдээ e-hailing нь бол асар том зогсоол байж байгаа шүү дээ. Тэгээд тэн дээр юу яжсэн гэхээр шууд эхлэл нэгэн тал чинь хэрэглэгчд өөрөөр энэ ард олон өөрсдөө байгуулсан төрөл юм бол өөрсдөө наадах зохион байгуулна гэд. Тэгэл бид нар ахаад бас манай хуульч бас маш сайн ажилласан. Иргэний хууль дээр эн чинь хуульч өчөхгүй юм байна. Иргэний хууль дээр эн чинь өөр хоорондоо хоёлоо тохиролцоод хоёлоо ховд явъя гэвэл одоо болж байгаа тийм. Тэгэхээр иргэний хуулиар бол энэ зохицуулж болох юм байна гэд. Тэгээ бид нар бол тэр зохицуултаа хараад 2020 оноос төсөлт хийсэлтэй одоо шууд л бүгдийг бүртгээл колонк болгонууд дээр зогсож байгаа бүгдийг бүртгээл ингээл явсан. Тэгээд одоо бол сая сүүлд мэдээ авсан 100,000 гарцсан байна гэж аахгүй одоо бүртгэлтэй жолооч юм та. Манай подкастын хамтран ажиллагчаар тамхинаас гарах лазер эмчилгээний софт лазер эмнэлэг маань ажиллаж байна. За тэгээд софт лазер эмнэлэг бол хүнийг тамхинаас гаргана гэдэг бол энэ бол нэгдүгээрт манай контенттэй одоо үнд синтэ гэдэг утгаараа бол одоо яалтчгүй бидний value бол нэгдэж байгаа. Мэдээж тамхинд бол хэрэгтэй нэгч зүйл байхгүй. Гэхдээ манай монголчууд бол бид нар бүгдээрээ бол тамхины хэрэглээнд маш их автсан байгаа. Тэгээд тамхинаас гаргана гэхээр одоо өнөө худлаа нь мэддэхгүй баахан зүйлс байдаг. Энэ бол бүр 100% rateтэй гэж байгаа. Яг хүмүүс заримдаа буцаар relapse хийх юм бол байхыг үүсэхгүй. Гэхдээ яг хүний биений гаднаас болон дотроос энэ ч ингэж хэрэглэгдэж нэхэгддэг одоо энэ цэгүүд дээр бүр лазер эмчилгээ хийлгээд бүр хүний ингээд толгооноос хөл хүртэл ингээд 360 цэг байдаг гэж байгаа. Чих тус бүр 140 гээд эндээс 50 цэгийг нь онилж аваад тэгээд шарлах хийлгээд ерөөсөө нэгхэн удаа орно 36 минутын турш орно. Тэгээд тамхинаас гарах ийм супер үйлчлэгээ байгаа. Тэгээд та бүхэн манай Төв номын сангийн уртлын 3 галыг бол мэдж байгаа. Тэрний 403-т бас байрлаж байгаа шүү гэдгийг хэлмээрэн софт лазер дээр очиод нэг удаа шарлага хийгээд үзээрэй. За тэгээд 7011 4361 70 10 4361 гэдэг дугаарт холбогдорой 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна шүү. Тэгээд софт лазерын хамт олондоо бас баярлалаа хэлье. Лазер эмчилгээ хийлгэснээр бид байгаа тамхины никотин сармагжин нэхэх чадвар суларч биеийн бодисын солилцоо цусны эргэлт сайжирдаг. Ингэснээр тамхины хортой нийтлүүд богино хугацаанд биеэс гадагшилж тамхины хамаарал бүрэн арилдаг. Өөрөөр хэлбэл эмчилгээ хийсний дараагаар тамхи биенээс нэхээ болдог бөгөөд тамхи татахгүй утгаар уур хүрэх, сэтгэл санаа тавгүйдах, юм хайх, хөлс гарах зэрэг элдв янзын зовирууд биеэс бүрэн арилдаг. Одоо байгаа өөр байгаа болов. Ямар ч үсэн одоо ингээд та нар сайн хардвер бүтээсэн гэдэг нь шүү дээ. Анхны бүр өөрсдөө. Тэгэхээр та нарын бүтээсэн энэ хардвер дээр өрсөлдөгч платформод суурилах юм уу? Биш ээ. Тэр чинь бол одоо ашиглагдах болсон. Яг гэвэл 2020 оноос дэлхийн нийтээр GPS based metric system-ийг бүтээдэг болцсон байхгүй. Одоо тэгэхээр 13-аас за бүр тэ 14-өөс 20 он хүртэл яг өөрсдөө л ингээл ягаал явж исэн л шүү дээ, тэ. Нөгөө нэг цаас өгөхөр тим авидэргээл тэгэл тэрнээс нь бол ямар ч үсэн энэ систем амжилттай болох ёстой гэж бид нар итгэл ингээл технологи хөгжүүлэлтээ хийгээл явсан л да. Надад нэг зүйл сонирхолтой санагдаад байна. Тэр microchip авчираад ингээд UB cap гэдэг энэ платформыг одоо эн чин одоо санаагаар болдог бол бид нар бүгдээрээ л гоё API гээл өдөртөө ингээл юу гэдгийг өдөртөнд мөнгө олоод дундаас нь ингээл тэгмээр л байна. Тэр UX UI талаас user experience нь амар байх хэвээр
аппликейшн бол бүр амжилтын success rate амжилт олох магадлал маш бага гэж явдаг. Тэг 100 аппликейшны нэг нь гайгүй явт юм үгүй юм. Тэгэхээр энэ дээр биднэрт одоо нэг зураг зурж төсөөлөл өгөөч гэж тий. Одоо ингээд анх хойлоо ингээд яг сая ерөнхийд нь ярьлагт таймлайнаар ингээд хідэн app developer-ууд ингээд хідэн төгрөгийн цалинтаагаар ямар их зардал гардаг юм. Энийг ингээд яг цэвэр мөнгөөр одоо ингээд байнгын апдейт хийгээд явдаг. Тэгэнгүүт ямар эсэргүүцэлтэй, ямар иймэрхүүмтэй тулгарч ийн гэдэг ингээд юм санхүү талаасаа гардаг зардалтай UbiCab хэр их мөнгө олдгийн анх хизэнээс ашиг олж эхэлсэн ингээд. Би бол одоо мэдчихээн. Эхний 8 жил мэл бол ингээд юм байсан. Тэрэн дээр нэг гоё нэг цэгцтэй нэг биднэрт зүгээр сонирхуулаач гэж байгаа тийм. Энд чинь нэг юу байхгүй ганц таксины аппликейшн шиг бизнесээ хийж байгаа залуучуудаас их үлгэр дуурайл болох болоо гэдэг айгүй их бизнес одоо ирээдүйд аппликейшн дээрээс явагдана гэж бодож байгаа. API-н одоо бас нэг үе бодвол AI ашиглаад нэг API процесс нь гайг болсон юм шиг магадгүй. Тэр хоёулаа тэр нэгдүгээр тэр санхүүгийн, хоёрдугаар тэр цаг хугацааны талаар гоё юу яаж өгч төхөө тайлбарлаж өгч UbiCab боссон гэдэг нэг тийм behind хөшигний цаана тийм. Тэгээ хүмүүсийн нэг төдийлөн одоо хардаггүй шиг нөхгүй тий. Одоо ингээл хүмүүс яг өнөөдрийн UbiCab-ыг өнөөдрөөр хараад тэгэл нэг одоо нөгөө ил гардаг нөгөө мань дөрөв байгаа шүү дээ. Мань дөрөв нөгөө үүсгэн байгуулагч гээл бид дөрөв. За одоо сүүлдээ нөгөө хөрөнгө оруулагч маань гэхээр нөгөө том амир том ар тий. Ингээд айгүй амархан л хараад байгаа юм л та. Ингээд энэ нэг аппликейшн хийгээл дундаас нь одоо сая нөгөө нэг хотын дарагтай одоо нөгөө шүглүүлсэн ажлаас болоод тэ одоо хүмүүс ингээл бичиж байгаа яг тэр өнцгөр нь бичил. Гэхдээ ингээл чи ингээл өдөрт тэдний сая төгрөг та нар аваа сууж идэх үстэй. Тэгээ яг технологийн бизнес тэр дундаа. За стартап амьдрал гэдэг бол бас тийм халаан тий. Тэгэхгүй нөгөө сэтгэлийн тэнхээтэй л хүний их ажил. Одоо түрүүн яриад байна намайг нөгөө хотын дарагтаа үзчихсэн буугаад өгчлөө гэдэг нөгөө уушлахгүй гинэ энэ гэдэг. Би төслөө өөрчилчүүл уушлт хэдэн ч удаа уушлах байхад билээ л гэж хэлсэн. Тэрээс хэн аваад тий. Тэнгүүд уушлт гойжээ гэдэг. Тэрэн шиг стартап замналаар ингэ 10 гаруй жил амьдэрсэн хүний хувьд бол тийм юмд амархан шантраал тийм амархан юм биш байхгүй. Яг л шууд оолын хийн. Одоо бусад хүмүүсийг бодоход түрүүн залуучууд хэлж штэ тий. Бусад хүмүүсийг бодоход комфорт зонд амьдрах гаагүй шүү дээ ингээд. Компани ашиг орлого одоо хэд байх за мэдээж ажилтан болгон сэтгэлтэй байх бах. Гэхдээ ингээд цалингаал авъя гэрээнийхээ дагуу тийм үстэй цалингаал авъя гэдэг амьдралыг сонгоогүй байхгүй. Үзье тий. Өөрсдөө эзэн болох гээд үзье гэж зүтгэсэн. Тэгээд тэр нь ингээд 1 жил 2 жил биш шүү дээ. 7 жил тий. Гэдэг чинь бас амар ихгүй тэр чинь тий. Хоолтой хоолгүй. Тэгээд эн чин тусдын амьдрал гэж байхгүй болно шүү дээ. Бүх хүмүүсийн нэгдсэн сантай болно шүү дээ. Чам 50 10 гал ингээл ингээ явсан. Тэгээд бизнес өөрөө яг ингээд нөгөө ашигтай ажиллаж эхлэхийн өмнөх юмныг л асуугаад шүү дээ гол нь. Тэгээд технологийн салбарт гэдэг бол өөрөө бүр хэцүү. Яа тэгэхээр энэ чинь нөгөө хүн power бизнес хүн дээр тулгуурсан инженерүүд гэж. Манад одоо байгаа инженерүүд маш олон залуучууд хэлдэг. Би энийг ахаад хэлмээр байд. Ингээд гадны төрүүлээд одоо Америк руу очсон одоо Facebook ажилд орсон, YouTube ажилд орсон, тэ Google YouTube-д орсон зөндөө байгаа шүү дээ. Одоо манай Amazon багаас Amazon одоо манай багаас шүү дээ. Тэнгүүд буцаагаад ярьдаг байхгүй. За чи бол тэдээс эхэлнэ шүү дээ. Жилийн тэ 80,000 90,000-аас эхэлнэ шүү дээ гэд. Тэнгүүд тэр залуучууд яагаад тийшээ явчихаагүй юм те яагаад ингэж юм гэхээр бүх залуучууд хэлж байна. Манай одоо инженер UbiCab-аар яг одоо бол нэг 50 гаруй инженер ажиллаж байна. За одоохондоо нэг хаалттай компани байгаа учраас бас одоо тоог нь хэлэх нь шүү. Гэхдээ хэдэн тэрбумаар яригдах төсөв зөвхөн технологийн хөгжүүлэлтэндээ зарагддаг. Тэр залуучууд яагаад яваагүй вэ гэхээр миний хийсэн кодоор, миний хийсэн системээр, хилцсэн системээр хүн гэртээ хүүхдээ тортой юм аваад орж байгаа. Мөнгө олоод тийм. Миний хийсэн системээр хүн манад ч одоо таксийн дотор төрсэн тохиолдолч байдаг штеп. Одоо UbiCab дотор ингээд хүн аюулгүй зорчоод ингээд хүнд тээврийн хэрэгцээг ингээд хангаж байгаа. Дээр нь
улс болгон Uber гэж бид чинь ингээл одоо тэр гоё энэ гоё гэдэг штэ тий. Бид нар улсал юм бол бас нэг өөрсдийн тий нэг ийм бүтээгдэхүүнтэй тий улсынхаа нүрийг тахлах энэ системийг бид нар хилцэж байгаа гэдгээр инженер залуучууд маань үлддэж штэ энд. Одоо миний хийсэн юмар ингэсэн гэж тий тэрнээс шууд авж байгаа цалин харьцуулбал чинь дэлхийн хааж голдохгүй инженерүүд штэ. Тэгэхээр ямар ч байсан 50 гаруй инженерүүд. Тий. Тэгээд ерөнхийдөө UbiCab шиг app бүтээхэд яг гоо би нэг компани тайлан руу орох гэдэг юм шиг л те. Тэгээ ер нь хөгжүүлэлт хийгээд апдейт хийгээд ингэ явах. Хэдийн хэмжээний зардал болтго. Хэр удаан хугацаанд эн чинь бас босох гэж ингэж явж байгаа тий. Бид нар чинь одоо 2014 онд анхны хөлбөр лонч хийсэн гэхэр чинь одоо 12 жил. Анхныхаа кодо бичиж ирсэн гэх юм бол 13 жил. Энийг хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи нөгөө Эдисон хэлдэг шиг нөгөө болохгүй аргыг дуршиж утсан те болох аргыг дуршиж утсан ингээд явсан. Тэгээ эн чинь ингээд хүн харахад одоо айгүй амархан юм шиг ярьж байгаа боловч Монгол шиг бүх экосистем байхгүй. Payment тархаа. Одоо л нэг юм нэг тал руу орж эхэлж штэ. Тэрнээс банк болгон QR-ын тустай байлаа штэ сая. Тий. Банкуд одоо чинь захим карта холбох үйлчгээнүүд нь ч бий болж эхлэегүй байсан. За хамгийн чухал юм хаягжилт. Хаяг байхгүй. Одоо хаяг байхгүй. Одоо бусад улс бол zip code гэдэг ямар амархан тэр хаяга оруулж чинь те. Тэг чи ямар ч хаяг байхгүй, хаягжилт байхгүй ийм одоо газар бид нар ингээд хөгжүүлж явна. Бид чинь хамгийн том хаягжилтын датаг одоо бид нар хөгжүүлж явж шүү дээ. Одоо хүмүүсийн одоо амын хэллэг, нэршил одоо юмнуудыг харуулаад чи ингээд хаягжилтын систем дагаж явж байна, payment-ийн систем дагаж явж байна те. Тэгээ одоо эн чи зөвхөн 50 инженерээр тогтохгүй эн чи нөгөө customer service гэхэд 200 гаруй хүн ажиллаж шүү дээ. Нэрээ тийш үү. Тэр payment байгаа те төлбөр хийх. За тэр хаяг одоо ч гэсэн хөгжүүлэл явж байгаа. Ягаад тэгэхээр барилга бошин баригдал байгаа учраас. За тэгээд мэдээж customer service байгаа. За ингээд байгаа. За тэгээд нөгөө яг эд ойргол төгжрээний цагаар бас олдох. Зүгээр тэрийг одоо ч яаж ч болдго юм шүү гоо. Traffic одоо тийм. Одоо тэнгууд үн тарифын мэдээж шүмжэлтэй. Нөгөө сүүлийн нэг үед одоо UbiCab үнэтэй болцсон гэдэг хүн болгон тэрийг бол бид нар хүлэн зөвшөөрнө л доо. Тэрийг одоо үүсэх аргалга. Гэхдээ үн тарифын үед юу гэхээр нөгөө хугацааны төлбөр гэдэг тавихаас өөр аргахгүйсэн. Яг тэгэхээр зөвхөн туулсан замын төлбөр гэхээр хэрэглэгчид шудраг юм шиг. Жолоочд одоо чинь 1500-аар 5 км яваад гэхдээ цаг явуул яах юм. 2 цаг явуул яах юм те. 2 цаг явахад одоо 9000 төгрөг 8000 төгрөг 2 цаг яваад тэгээд өөрийнхөө лизингийн машинтай бензин тусаа 2 цаг шатаагаа те. Хугацааны төлбөр гэж тавьснаас жоохон шүүмжилт авсан. Гэхдээ эсрэг талтаа нийлүүлэлт сайжирсан. Жолооч 100,000-аар болсон. Өөрөлдвөл бас нэг юм байна ш. Таксигаар заавал хүн болгон зорчих албагүй байхгүй. Одоо ингэж ярихаар чи яг нийтийн тээврийн хэрэгсэл биш байхгүй чинь. Такси ч өөрөө тансаг хэрэглэн ш. Дэлхийн аль ч хотод зорьсон үнэтэй тийм хүн ингээд тансаг хэрэглээ байхгүй тийм чинь жолоочоор үйлчлүүлж юм тийм ингээд явж ш. Тэгээ эн чинь жолооч гэрийнх нь гадаа зогсож чинь, ажлынх нь гадаа зогсож чинь тийм ингээд нормалдаа хүлээгээ зогсож чинь тийм. Ан чаг автобус биш байхгүй тийм. Нэрэ манай подкастын хамтран ажиллагчаар BSB Mebel бас хамтарж байгаа. Европын 30 гаруй улсаас одоо гэр авахын одоо тавилга, буудан гэдэг аль биесны эрхтэйгээр импортлж оруулж ирж байгаа. Би маргааш өдөр 19 BSB орж буудан авж байгаа. За тэгээ манай Яармгийн BSB-ийн салбар чи юу вэ? 5500 м2 талбайтай өстой төрөл бүрийн сонголт байгаа юм байна лээ. Зочны өрөө, буудан, унтлахын өрөө, хүүхдийн өрөө, галтгоо, ширээ сандал, хивс гэдэг одоо нөгөө айл чин сайн нөгөө шинээр нүүж орсон чи ямар их юм хэрэг болдго юм бэ. Тэгээд BSB-гийнхэн маань бас энэ дээр хамтарч ажиллаж байгаадаа их баяртай байгаа. За тэгээд та бүхэн мэдж байгаа бол 19-т бол байгаа. Тэгээд TBD андуудын урд байгаа. Michelle Expo дээр тэгээд одоо Яармагт одоо шинэ салбараас хэрэглэгчтэй өргөх гээд. За энэ сайхан үйлдэл нь одоо манайхтаа бол хамтарч ажиллаж байгаа. За тэгээд ер нь бол одоо гэрийн бүх хийл хэрэгцээ энэ цахилгаан бараач байна. За тэгэл зээлээж газар дээр шийдүүлж болж байна. За тэгээд энэ шинэ BSB амар том BSB үл яг Яармгийн зам дээр байхад андчгүй 3 дахь автобусны буудлын ард нь Horse Motors-ын хажууд байлээ дээ тий.
Тэгээд манай BSB-гээр бас үйлчлүүлээрэ. FSC сертификаттай. Цэвэр царс модон. Эрүүл мэндэд сөрөглөөгүй. 100% эко Европ тавилгууд зөвхөн BSB мебельт. Хаяг Яармгийн 3 дугаар автобусны буудлын ард Horse Motors-ийн баруун талд BSB Яармаг Мол салбар. Тэр утгаараа нэрээ бас тий шүү. Энд чинь дээрээс нь одоо манай тийм төгжрэлтэй одоо ийм нөхцөл байдалд бол одоо ялангуяа энэ дээр бол тэр хэд 2000 такси юу лөө оруулж ирэн тэр гэдэг бол бүр шал утгагүй санагдаад байгаа нь тэр байгаа байхгүй. Тэр нийтийн тээврийг сайжруул. Нийтийн тээвэр гэдэг чинь тэр автобусаа сайжруул. Болохгүй бол тэр LRT-ийг автобус сайжруулахаас автобусны буудлал юм билээ. Автобусны буудлыг өөртөө үнэтэй барих гэдэг байгаа бол хувийн хвшилт өгчих. Тэгээд эдгээр нь хүчснээр байнараа тавь гэдэг нь юм байгалийн юм яриад байгаа байхгүй. За тэгэнгүүт бизнесийн түүх ярихад 2014-өөс за миний мэдхээр бол за ёстой тэгэл нэг 22 бас яг 20 оноос нөө бүүн болол 22 он манаас бол яг л нөгөө ёстой нэг бизнес шиг бизнес болсон баха тий ашиг машиг хийдэг ажиллаагаад гшаа дутгшаа авч явдаг болсон баха тий энэ хугацаанд хамгийн их саад болсон зүйл хууль эрх зүй байв уу хувь хүн улс төрч эрх мэдэлтэн байгууллага байв уу татвар нийгмийн даатгал байв уу эсвэл бүгд байв уу юу байв. Тэгээ ерөөсөө шударга хэлэхэд түрүүний ярьдаг яг төрийн одоо дунд шатны албан агчдын сэтгэлгүй байдал. Ерөөсөө л тэр. Тийм. Хэрэглэгчд бэлэн болсон байсан. 2016 онд Монгол улсад одоо би бол тэгж тодорхойлж байна. Монгол улсад энэ технологийн бизнесийн он тооллыг тоолвол 2016 оноос тоолох хэрэгтэй. Чухам яагаад вэ гэхээр 16 онд e-баримт гэж гарч ирээд монголчууд үндэснээр аппликейшн гэдэг юм мэддэг болцсон. Үндэснээр нөгөө урамшууллаа авах гад e-баримтыг уншуулдаг болох гээд ап гэдэг юмыг ойлгоцсон баг. Чи юм тусдаа юм байдаг юм байна гэж. Нэг алхацсан. Яг тэрний араас лендмен авах гарч ирээд одоо нөгөө ажилтнагүйгээр зээл болгоно гэж тий. Ингээд бүүн болоод явцсан. Хэрэглэгчид UBCAP ч зол болсон бах нь тий. Энэ ч бүх технологийн бизнесүүдийн хамгийн бодолтой 14 онд одоо анхны лонч хийчихэл нэг 16 он хүртэл энэ хэрэглэгчд нь мэдэхгүй юм чинь. Хэрэглэгч ухаалаг утастай бол зургаал альбом хэрэглэдэг байсан шүү дээ. Дата хэрэглээ байхгүй тий. Тэгээ яг 16 оноос ер нь бол энэ технологийн бизнесүүд бол энэ платформуд бол хэрэглэгчд нь бэлэн болцсон. Тэгэл бодолтой 22 он хүртэл гэхэр чинь энэний гол шалтгаан нь бол яг л тэр төрийн дундчдын хүмүүсийн сэтгэлгүй байдал тухайн салбарт тий одоо эн чинь боломж бий болох гэж байна гэдэг имийг бас тий гартаггүй хардаггүй байдал тий бид нар ингээл одоо төдийлөн ярьдаггүй болохоос биш одоо шин таксины жолооч нарыг бид нар татвар төлдөг болгосон. Тэрийг хийх гэж яасан гэж заавал татврын ерөнхий газрын дарга дээр нь орж иж бод. Бодолтой. Заяа бол гэж дарга дээр ороод доогор ойлгоцохгүй. Гэхдээ юу гэж танах шиг компанид бид нар ингэж тийм багц баримтын эрх мэрх хөгжөөд юу гэж тийм чинь тий том банкудад өгдөг, тий том өргөн телефоны операторд өгдөг, тий том супермаркетуудад өгдөг эрхийг танах шиг стартапд юугээр тийм эрх өгдөг гэж. Заяавал дарга дээр ороод үгүй бид нар ингэ таксины жолоочдыг татврын бүртгэх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхэд дарга нь ойлгочихгүй. Юу яриад байгаа та нар наран туулаас эхлээд татвартай болгоё гэдэг тий таксины жолооч нар татвар төлнө гэдэг чинь Монгол улсад ч асар том одоо ховсолчтой гэж хэлээд одоо тэр e-баримт гэдэг рүү чиглэл өгч бид нар холболт хийж явж исэн байх ч гэдэг. Тэгээд дагалдах хууль байна тий. Татврын багц хууль гэл. Багц хуулийн дээр ахаал нэг журам. Өмнөх жил нь одоо X тайл мишээ одоо 50 хүртэл сая төгрөг орлоогүй хүн байж ийж одоо тий нэг удаа тайлан гаргаж иж хоёр дахь жилээсээ энэ л орох хэрэгтэй юм хэрэгтэй гэл нэг жижиг регуляшн дээр ингээл бас ахаал ингээл нэг процесс төгшил бол гэхдээ бас хамгийн энерги одоо ёстол одоо эргээд харахад нэг залуу насны юугаар давж гарсан юм байна. Тэрнээс ингээд очсон газар болгон хаалга тэгээ шууд ингээ хаагдаад байдаг байсан шүү дээ. Тэгэл Гэхдээ нэрэ тэрийг тэгээд гол нь даваа гарцсан л энэ тий. Одоо тэгээд
энэ саяны яриад байгаа хэрүүл ер нь ямар шатандаа явж байгааг хэвэрэл байна уу? Гэхдээ одоо тэгээд нэгэнт одоо би бол үүргээ биелүүлчлээ гэж харлаа. Одоо нэгэнт олон нийт бол харлаа. За сүүлд чуулган дээр ч гэсэн их хурлын дарга мэдээлэл хийчлээ шүү дээ. Одоо сая чуулганы хаалтан дээр төр бол оролцох юм тодорхой байх хэвээр. Тэ одоо чи ингээд ийм болчихсон учраас нөгөө бидний одоо юу гэдгийг хүмүүс ингээд энэ төслийг эсэргүүцэхээр нөгөө талд нь одоо жишээ нь төрийн зүгээс ямар аргумент гаргаж ирэх гэхээр UBCAP ингээд Улаанбаатар руу стандартын зөв юм одоо тэ одоо юу гэдгийг гой өнгө үзэмжтэй нүүр царай болсон такситай болохыг эсэргүүцлээ. Өөрсдөө монопол байх гэлээ гэдэг юм яриад байгаа шүү дээ. Үгүй шүү дээ, энэ чинь арга нь буруу байна. Тэрнээс биш Улаанбаатар руу өнгө үзэмжтэй такситай байхыг эсэргүүцсэнгүй. Тэ? Арга нь юу вэ гэхээр нэг компани одоо нэг компани 24 сая татаас өгөөд тэр компани нь тэзүүн шүү дээ. Тэзүүн дээр л тэгж байгаа шүү дээ. Одоо 4500 ажилтнтай, тэ? 2000 машинтай, 4000 таксины жолоочтой, артлын албан агч нь 500 ажилтнтай ч гэсэн ийм л төсөл орж ирсэн шүү дээ. Тэгээд UBCAP-ийг үнэтэй байна, монополыг зохицуулна гэчээд төсөл дээр нь тэзүүдээр нь километр нь 3500, минутын төлбөр нь 120 хийж энэ төсөл тэр 4500-өөс салинжуулж тэ одоо тэр чинь 24 хүмүүс гадна нийт өртөг нь бол 77 тэрбум шүү дээ. 50 хэдэн тэрбумынхаа одоо зээлийнхаа хөв мөг 16% хөөчөөс нь төлөх юм байна гэдэг л тооцоол байсан. Зөрүүлээд эн чинь зээл юу хүүгүү гэж байгаа боловсрч ихний жилдээ билүү. Тэгээд дараас хүү бодогдох юм биш. 6 жилийн турш 20 тэрбум төгрөгийг нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хүүг өгөх юм бэл. Тэггүй тэр чи тэгэл чип төрийн татварын мөнгнөөс л гарч байгаа шүү дээ. Тэгээд нийт тэр над өртөг зардал энэ чинь тэгэл нөгөө хүмүүс ингэж байгаа байхгүй юу? Метротой харьцуулаад лээ. Ингээд одоо subsidize хийн гэж ярьдаг тийм татаас өгдөг тийм. Тэгээд эцэст нь хүмүүс ингээд төгжрөлгүй зорчноо. Одоо метрон дээр бол тэгж юм л да, аюулгүй зорчноо гэдэг. Энэ дээр болохоор ингээд гоё стандарттай гоё сайхан зорчихын тулд энэ бол татвар төлөгчдийн мөнгнөөс гарна гэдэг аргумент хийгээд байгаа. Тэгээд бид нар их ерөнхий хараад байна. Ер нь бас жоохон юм хүндий хандаад байна. Ер нь залуучууд одоо бид нар нийслэлчүүд гэх юм уу те. Зөвхөн өөрөө одоо өнөөдөр төлж байгаа мөнгөө бодоод автобусны үнийг маш олон жил 500 төгрөгөөр явуулсан шүү дээ. Үр дүнд нь автобус 10 төгрөгнийх нь 9 төгрөг нь хотын санхүүжилттэй болцсон шүү дээ. 280 тэрбум төгрөг улсаас санхүүждэг. Улсаас санхүүж шүү дээ. Одоо 1000 төгрөг болцсон байна те. Тэгтэл юугаа дийлэхгүй. Өөрөлдвөл ахаал гоё юм ярьж л дээ. Одоо ингээ гоё автобус төр тохилог шинэ автобус маршрут гэж яриад байдаг. Гэхдээ аливаа юмыг ингээ төр үнийг барьсахнаас болоод ирээдүйд үүсэх тэр нэг эффект нь бол маш хүнд байдал. Одоо энийг засч чадхаа байсан. Одоо ингээд анханаас нь л үнийг барьж зохицуултаа явсаар байгаа л такси баазуудыг байхгүй болгосон. Одоо автобус баазууд хувийн хвшилж ажиллагаа болоод одоо төрийн өмчт баазуудтай болоод тэгээд нөгөө автобус нэргийг мэдж байгаа шүү дээ. Тэгээд одоо нийтийн тээврийг хөгжүүлэх сан энэ таксины мөнгө чинь ханаас орж ирж байгаа гэхээр нэг граммаас нөгөө грамманд хийсэн мөнгө байхгүй юу? Одоо автобус баазуудын санхүүжилтийн 90%-ийг улсаас өгч байгаа. Тэр нь эргээд тэр удалдаж авсан автобусныхаа түрээсийн мөнгийг нэг санд өгж байгаа байхгүй төвлөрүүлж байгаа. Тэр сангаас л одоо ийшээ санхүүжүүлнэ гэдэг л. Одоо ингээд юу гэлгээд юм гэхээр бид нар зөвхөн такси биш байхгүй. Ер нь энэ Улаанбаатар хотод одоо энэ болж байгаа батлагдж байгаа төсөө хөрөнгө юм дээр бид нар иргэд өөрсдөө нэг жоохон өөрөмсөг байвал яасан те бид нар өөрсдөө. Тэгээ заавал одоо чинь тэр хүүхэд төгшөд тэтгэрээ өгч чадахгүй юм бол тэдрийг л хөнгөлдөг юм байгааز. Заавал одоо жишээ нь ингээл автобусны үнийг одоо ийм хэмд ойлог гэж хийлээд байгаа юм те. За тэг хэсэг завсралгаа аваад дуртахад манай подкасттай хамтарч ажиллаж байгаа өөр нэгэн байгууллага бол Нуура төв байгаа. Хиймэл оюун ухаанд суурилсан юм шинжилгээ
шинжилгээ авдаг газар. Би бас өөрөө нураагаар бас үйлчлүүлж ирсэн. За тэгээд орчин үеийн техник технологи тулгуурлан одоо таны биеийн эрт үеийн өөрчлөлтүүдийг бол бүр ирлүүлэх боломжтой. Бид нар бол хиймэл оюун ухааны ач холбогдол аюу их ярьдаг. Маш их датаг цуглуулж авч хэрхэн зөв мэдээлэл боловсруулах вэ гэдэг. Тэгээд одоо нураагийнхан маань бол 400 сая датад сулгуураас RILE гэдэг хиймэл оюунд суурилсан шинжилгээ хийж байгаа. Таны бие цацрагийн ачаал багтай бага тунд тодсгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээ хийж байгаа. За зүрхний титэм судасны кальцийн оноо, уушигны архаг бөглөрөлт өвчний эрсдлийг тоон үзүүлэлтээр наривчлан гаргадаг. Ингээд та одоо бие үзүүлээд ингээд маш тийм наривчилсан үр дүнг бол харж болно шүү гэдгийг хэлмээр байна. Эрт илрүүлж, эрүүл амьдрий. Нураатав. Эрт илрүүлэх нь эмээх зүйл биш. Харин ирээдүйдээ итгэх итгэл юм. Эрт илрүүлж, эрүүл амьдрий. Одоо наад үнийг хүчээр барьдаг асуудал. Одоо таксиг барих гэж. Автобусыг бол тийм барьж байгаа. Эрчим хүчийг барьж байгаа. Энэ маш эмзэг сэдв. Та нар тэгээд эрчим хүчийг өвчлаад хөлдөө жалах нь үгүй шүү дээ. Бид нар бодит байдлаа хөдлөж зөвшөөрөх шүү дээ. Эрчим хүч ийм хямдхан биш. Өнөөдөр бодит байдал илүү үнэтэй байгаа. Түлш, бензин яг үнийг чөлөөлөл үнэтэй байгаа шүү. Төр барьж байгаа бүх юм үнэтэй байгаа. Тэгээ яг хөөхтөр уг нь чөлөөлчих юм болвол тэнцгийнхаа хууль энэ хувь хүний ямар ч үний үзэл бодол шүү. Үн өснө. Гэхдээ тэр хэмжээгээр огцон буурна. Зах зээлийнхаа зарчмаар. Гэтэл таксины үнийг одоо хэд байлгана гэж 2000 төгрөг байлгасан. Юу гэсэн бэ? Мэдгүй 1500 байлгана гэлээ. Тэгээ хүчээр барих юм. Бид нар 3000-аар зорчин уу, 300000-аар зорчин уу? Энэ Нямбатарт ч юм уу хин нэг ирэх мэдлэлтэн дуганд падлий байхгүй гэж бодоод байгаа. Гэтэл төр нь ингэж хүчээр орж ирж ингэж авч бидний карманаас ингэж яхаар одоо тэгээ төр бүх зүйлийг зохицуулаад ингээд социалист нийгэм рүү одоо энэ Венесуэл руу ингээд баг багаар орж байгаа ийм нөхцөл байдал үүсэх юм болоо гэж ачаал болоод байгаа байхгүй юу? Төсөвдөр чинь ингээл 280 тэрбум гэдэг чинь цагтаа нийслэлийн төсөв байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ бид нар ингээд баг багаар ингээд төрийн зохицуул чинь баг багаар биднийг ингээд нөгөө буцалгаад ингээд нөгөө 10 жилийн өмнө нийслэлийн төсөв байхгүй. Тэгэхээр ингээд одоо нөгөө ингээд залуучууд тэгэл идэг ингээд халамж маламж гэхээр хаана хэн халамжлаад байгаа юм гэхэд бидний шээс бүгд л халамжлаад байгаа юм байна шүү дээ. Чи ингээд сонгуул төгөх тусам халамжлал ингээд тэгэхээр хүүхдийн мөнгө нэг болсон болоогүй нэмэл, тэтгэврийн мөнгө болсон болоогүй нэмэл энийгээ болохоор нэг юм үндсэн том зураглалаараа ингээд хүчин дээд байгаа. Ард иргэдээ. Тэгчээ нэг жоохон ингээд нэг нэмэл тог захилгааны үнэг жоохон яг л тог захилгаан дээр бол бид нар байн халамжлуулж байгаа. Халамж тог нь халамжлаад байна. Гэхдээ би нэг юм хэлмээр байна. Намайг хүүхэд байхад би маш хүнд үед одоо шилжилтийн үед одоо хүн болж өссөн хүмүүсийн нэг шүү дээ. Одоо чи бид нар тийм үстэй. Намайг хүүхэд байхад цэцэрлэг тоолны мөнгө өгөөл гэж хэлдэг байсан. Тэр үед 20,000 жилөө хэдчихлээ мэдхгүй нэг 1000 төгрөг өгөөрэй гэж хоолны мөнгө гэж ээж авдаа хэлээрэй гээл. Тэр үед чи бид нар зөнөг болтлоо цэцэрлэгт явдаг гэсэн чинь 8 нас хүртэл. Би бол тэрийг тод санаад байгаа байхгүй юу? Хоолны мөнгө өгдөг те. Тэгэл чи нотоо ингээл төрөнд дийлэхгүй гэж одоо түрүүн ярьсан шүү дээ нөгөө хүүхдийн өсөлтийг сургууль барьж гүцэхгүй байна гэлээсэн. Хоолны мөнгө, үдийн цай хөтөлбөр гээл тогны мөнгө одоо шатхууныхаа үнийг барихын тулд онцгой татварыг байхгүй болгоцсон. Онцгой татвар хийчихэр чинь орлого төвлөрөхгүй орлого байхгүй болчихно. Орлого байхгүй чинь зохицуулж хийж чадахгүй. Зохицуулт байхгүйгээр шалтгаалаад одоо чивтэр мэднэ ховдод яваад очиход Улаанбаатараас 500 төгрөгөөр илүү үнэтэй шатхан хэрглэж байгаа шүү дээ. Ховдынхан. Тэгэхээр чинь уг нь нэг тээврийн мэвэр дээр тэр нэг авч исэн бол зохицуулт хийж болох л бах тий. Тэгээ ингээд хитрхи их тийм төрийн оролцоо гэдэг юм чинь биднийг ингээд нэг юм асуудалд оруулаад байна л гэж харж байна. Хэрвээ та бодлого тодорхойлогч байсан бол, эрх мэдэлтэй байсан бол ямар хуулийг, ямар зохицуултыг, ямар дүрм журмыг өөрчлөх вэсэн? Тэр одоо том юм болох байл гэдэг. Одоо би нэг тийм зүгээр нийтийн тээврийн салбартай холбоотой өөрийнхөө одоо хийж ирсэн. Тэгтээ одоо бас оролцохгүй байгаа гэдгээс тоддох юм. Тэгээд ер нь би ч сая мэдээлэл хийчлээ. Одоо ер нь бол цаашдаач нэг дуурайд явахтай гэж бодож байна. Манай одоо залуучууд өөрсдөө ажиллаа явна. Хэлэхэд 2000 таксиг шинээр орж ирж гоё ганган такситай болохоос илүү нөгөө Денсапины үг гэдэг үстэй. Өнөөдөр Улаанбаатарт бол нөгөө муур хар өнгөтэй байна уу? Цагаан өнгөтэй байна уу? Хулган барих хэрэгтэй гэдэг шиг өнөөдрийн Улаанбаатарт бол А цагаас Б цаг зочигтой үргэж яхах нь чухал байхгүй. Тийм учраас
миний хувьд одоо би хэрвээ шийдвэр гаргач байсан бол энэ e-hailing буюу одоо энэ тэрнгүү 100 мянга гэдэг чинь баг тоо биш шүү дээ. Энэ зөвхөн Улаанбаатар биш. Улсын хэмжээнд байж байгаа шүү. 100 мянган хүмүүс зохион байгуулалт одоо энэ бүтцэд нэгдээд нэмэлт орлогоо олдог болчихсон. Энэ хүмүүсийг яаж алавжуулах уу? Магадгүй тэр хэлээд байгаа соёлжуулах уу? Магадгүй чиний одоо англи хэлийг те. Одоо жуулчид одоо 8 онд Бээжингийн Олимпиад Бээжин такси нээж олооч нартай өөрт баруун зүүн ирэх гэдгийг англиар заасан гэдэг шиг те сурах уу гэдгийг хийж явах юм бол илүү бодит зардалгүй үр дүнтэй арга болно л гэж бодож байна. Одоо харин нөгөө ингээд байгаа юм л да. За саяны асуудлаас болоо. За окей. За нэрээ төр оролцохгүй маань гэж шийдвэр гаргачих тий. UB cab за абавн зүгээр л яг дотоод журмандаа ч юм уу өөрчлөлт оруулаад дотоод стандартаа сайжруулж болно шүү дээ тий. Хэрвээ үйлчлэгийг л сайжруулж. Би бас сая уржигдэр нисгээс яг ирээд манайх руу юу манайх ч яг нөө нисгтэйгээ харьцангуй ойрхон нисгийн нөө ярам нисгийн тойрог дээр болохоор тэгээд дуудаад нөгөө очих газраа хийсэн чинь UB cab 65 мянга гэж хэлсэн. А-баг дуудсан чинь 58 ч лөө би л А-баг сонгол явчихсан. UB cab-ыг сонгоогүй. Тэгэнгүүт яг л ингээл зах зээлийнхээ өрсөлдөөн нь ингээл яваал тэгэл зөнгөөр нь хаях ёстой л гэж л хувьдаа хараад байдаг. Яг уу зохицуулттай хотууд байд юм байна. Одоо fixed tariff гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тогтмол дүнтэй байна. Мөн dynamic tariff буюу одоо UB cab дээр ажиллаж байгаа оргил ачаалал үеийн дуудлага 3000 гэдэг чинь л зөрүү гараад байгаа байхгүй юу? Тэнгүүд төр оролцвол төр дачаа болно гэдгээ л ойлгох хэрэгтэй. Төр үн бэрээд эхлэх юм бол тэр нэг зардлын зөрүү гарч ирнэ шүү дээ, тий. Тэрэн дээр оршин оролцоо үүрэг болоод ирнэ, тий. Энийг бас сайн бодож иж шийдвэр гаргах хэрэгтэй л байх гэж байна. Одоо ер нь стартапуудын ихэнх нь энэ зөвхөн технологийн явдаж хамаагүй шүү. Гал дампуурдаг тэгсэрч ирсэн юм байл л тий. Хоёлоо зүрх ерөнхий ярил. Ямар нэгдүгээрт ямар алдаа их түгээмэл гаргадаг юм бол гэж харж байна. Хоёрдугаарт эсрэгээр ямар түгээмэл шин чанар амжилттай бизнес эрхлэгчдэд байна гэж харж байна. Нутгийн маань хүрээлэлд амжилттай бизнес эрхлэгчдэр зөндөө байгаа. Фейлцэгтүүд зөндөө байгаа. Тэгэхээр ингээд нэг талаасаа сургамж, нэг талаасаа бас л сургамж л да. Хоёул тэрний талаар гоё ярилцъя. Яг зах зээл өөрөө бол ингээд тус усын ялгаад амжилттай амжилтгүйг ялгаад ингээд стартапуудыг те ингээд гаргаад ирж штэ. Миний зүгээр ингээд одоо хүртэл халгалж боддог юм юу вэ гэхээр бусад улс орнууд энэ яаж дотоодын зах зээлийг хамгаалах уу гэдэг бодлого байдаг юм байна л да. Манай улсад хараахан тэр юм алга. Нөгөө дийлэнх залуучууд нь ингээд чөлөөт либерал гэж яриад явдаг. Одоо залуучуудын хувьд бол тий. За уламжлалт сэтгэлгээтэй улсууд нь бол нөгөө консерватив төрийн оролцоотой ч гэдэг юм ингээд явдаг. Дунд нь бид нар нэг юм эмзэг юм орхиод байгаа. Бид нар дотоодын зах зээлийг яаж хамгаалах юм бэ? Тэрэн дээр ямар бодлого байх юм бэ гэдгээ ерөөсө харддаггүй. Одоо энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж яриад шүү дээ. Технологи. Бид нар энэ чинь хэрэглэгч байх юм уу? Бусад бүх хувьсгалын бол хэрэглэгч шүү дээ. Бид нар тэрнээс хүртсэн юм баггүй. Бусад бүх юмнаас. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж яаж байгаа технологи дээр тий. Яаж бид нар хэрэглэгч биш мөн үү? Өөрсдийн ийм одоо байр суурьтай ядаж эн чинь ер нь энгийнээр одоо ингээ гадны платформ ороод ирээсэ гэж яриад шүү дээ. Тий. За ороод ирэх адилхан ч одоо ингээд одоо ride hailing гэж юм уу ингээд Uber ч гэдэг юм уу тий. Би нэг юм харамсаад байгаа. Дэлхийн бусад улсууд Uber нь орж ирээд тэгээ одоо солонгосчууд лав мөн Uber орж ирээд какаог дампууруулаасаа гэж боддоггүй байх. Мөн хятадууд Uber нь орж ирээд Didi-г дампууруулаасаа гэж боддоггүй байх. Манайх бол Uber ороод ирвэл одоо тэгэл гой Uber ашигламаар байна гэдэг юу байгаад шүү дээ. Тренд яриад шүү дээ. Тий, UB cab аршиг тэгээд яавал зах зээлээрээ тэгвэл тэгний дампуурал сэтгэхгүй байгаад байгаа байхгүй. Тэнгүүд энэ шин ингээд UB cab-ыг такси уушгины компани шиг болгоод байгаа байхгүй. Тариф бол одоо жишээ бид нар бууруулчихад дуудлага авахгүй л гэж болооч. За одоо энэ ашиггүй зардлаа нөхгүй те. Маш олон ёстой бид нар
итгэл зүгээр харж ийж чинь нэг тарифын нэг юм гарч байгаа шүү дээ. Одоо тэгээ хэрэглэгчд нь өөрсдөө сонголтыг өгж байгаа шүү дээ. 1200-аас эхлээд 1500-аас эхлээд 4000 хүртэл тийм үст. Тэгээд эдний харж стандарт юмнууд нь явж байгаа тийм. Зүгээр би яг юу хэлэх гээд байна гэхээр нөгөө төр хувийн хвшил хоёр нэг зорилготой баймаар байна. Цөөхөн энэ гарч ирж байгаа технологийн бизнесүүд биш үү? Энийг яаж хамгаалах вэ? Тэр тариф бол өөрчлөх болно шүү дээ. Бид нь бол одоо тэрийг бол өөрчлөөд одоо ингэж явсан. Гэхдээ тэрний чард явж байгаа хүмүүс дуудлага авах уу бодох хэрэгтэй. Тэ? Дээр нь такси чинь яг ингэ төсөөлтөө өдөр болгон таксигаар зорчдог хүн Улаанбаатарт хийдэг байгаа. Хэцүү шүү дээ бас. Байхгүй шүү дээ. Яг үндэ хэрэгцээтэй үедээ хүн дуудаж байгаа болохоос биш. Энэ чинь бид нар ч гэсэн статистик нь харж байгаа байхгүй юм чинь ингээд. Гэхдээ машин гардгүй өдрөл яаж байгаа үстэй тий. Орлого нийтүүлээ, зардал нийтүүлээ гэж яаж цалингараа таксидаа тах хэрэгтэй юм уу тий? Таксинд суухгүй байх нийтийн тээврийн шийдлийг гаргаж ирэх хэрэгтэй тий. Заавал ингээд том төслүүд яриад байхаас илүү минибус шүү дээ. Одоо гарч ирэх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Тэгэхэд гэх мэтчлэн зүгээр би зүгээр юу хэлэх гээд байна гэхээр төр нэг юм яг энэ технологи одоо ингээд уулан бид чинь ингээд дижитал яамтай болоо л байгаа нь тий. Тэрний зорилго юу юм тий. Ингээд нэг энийг хамгаалж авч үлдэх. Тэгэхгүй бол өнөөдөр бол сая нийслэл кампэйн хийчлээ шүү дээ. Backup муухай гэдэг кампэйнийг хийчлээ шүү дээ ингээд. Манай подкастын хамтран ажиллагчаар Active Garden ажиллаж байгаа. За Active Garden маань бол барилгын салбартаа яг цагтаа гэдгээр онцлогтой. Яг цагтаа ашиглалтанд ордог. 1-р ээлжнээс 4-р ээлжийн барилга хүртэл ингээд цагтаа орж байгаа. Би ч гэсэн өөрөө ямар ч байсан тэнд байр худалдаж авсан байгаа. За тэгээд мэдээж бол одоо яармаг нисгийн чиглэлд бол энэ тал дээр бол үнэхээр жишг болж байгаа. Энэ маань өөрөө давхар үн цэнийг бол бүтээж байгаа. За тийм учраас ч гэсэндээ Active Garden бол одоо миний хувьд бол одоо сэтгэл ханамжийн хувьд бол маш өндөр ийм гоё сонголт байгаа. Сая 10 сарын 31-нд 4-р ээлжийг ашиглалтанд бол оруулсан байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэндээ Active Garden дээр байр сонирхож ивэл 75 55 55 тэг дугаарт холбогдорой гэж хүсэж байна. Харин тэр гал ийм үйлчлэгээтэй ийм үнэр танартай гэдэггүй. Тэгээд хайшийн гудамжинд гоё такси бариад үйжээс гинт UB cab муухай олгоод ингэсэн юм шиг ингээд би абаач UB cab би хувьдаа бол тийм такси миний таксины bad experience бол гудамжны таксинаас л байж исэн. Гэтэ бүгд гэж байгаа юм биш. 100 жолооч цөөхийд нь байгаа шүү дээ. Бид нар энэ үйлчлэгийн шаардлагаар өчнөө олон залуучууд оператор ажиллаад актив ажиллаад сургалт хийгээд ингээд явдаг шүү дээ. Тэг бүхэл бүтэн тийм юунууд бол байгаа шүү дээ. Одоо шүү дээ тий. Яг наадхан дээр чинь ингэж байгаа байхгүй. Нэгтэл нь яс одоо наад шиг манай талын одоо чөлөө зах зээл либерализмыг дэмжиж хар новшин либерал гэдэг ингээд хэлүүлэл явж байгаа хүмүүс байна. Консерватив хүмүүс байна. За төр засгаад шүтэж дээдэлдэг. За энэ дээр шүү дээ тий. Identity crisis буюу энийг одоо нэг бидний нэгдсэн нэг юу байгаа юм. Бөөнөрөө ингээд нэг зүйлийг ингээд бас айгүй сайн ойлгох болоогүй төлөвшөөгүй үзэл баримтлалын хувьд надад ч гэсэндээ сорилт тулгарч байгаа. Тэр нь яг энэ зах зээлийн орчин дээр. Сая отгоос анживэл ноднон за 26 он гарчлаа тий. Яг л 24 оны төгсгөл жилүүдээ нөгөө засгийн газрын тэр акшн планы хүрээнд Евроазтай гэрээ хэлцээр хийнэ гэд харилцсан татваргүй гэд. Тэгэхээр нөгөө гурил морил тийм ээ одоо ингээд юм татваргүй хямд орж ирэх гээд байгаа байхгүй. Хамгийн том охрогч нь үндэсний үйлдвэрлэгч нар болчихж байгаа. Уг нь ард түмэн yes хямд арай нэг хямд нэг гурил будаа ашиглах хэрэглэх юм уу. Гэтэл үндэсний үйл. Гэхдээ тэр юун дотроо нефт бол байхгүй шүү дээ. Тэнгүүд бид нар үндэсний үйлдвэрлэгч охроочод өнөө маргааш та 5-10 цаас хямд эхлэх нь энэ эдийн засгт ямар ач холбогдолтой. Дөнгүүт нөгөө консерватив гэж байгаа хүмүүст ч нөгөө либерал гэж байгаа хүмүүс баруун зүүнний үзэл баримталтай хүмүүс энэ яг тогтсон үзэл баримтал нь яг юу юм. Тэгэхээр энэ дээр айгүй тийм хүнд байдалд орчих ингэж хараад байгаа байхгүй. Тэр нөгөө тогтсон нөгөө төлөвшсөн юм байхгүй учраас одоо яг хотын дарга versus UBK ботхоо гэдэг хэрүүлийг харахад ч гэсэндээ яагаад ер нь ингээд би ботхоог бас ингээд урьж ярилцъя гэж утсан хэрэгэрс тэр хог. Төрийг буруутахад чи битээр зүв байх ёстой мó тий? Хувийн хвшлиг UBK-ыг үзэн ядаад чи зүв болох юм уу гэдэг ингээд
хоёр талтай ингээ гарчаад энэ дээр сая нөгөө төр юу хоёр нэг ядаж нэг хамтарч ажиллагаа шиг те ойлголцож нэг жанжин шугамтай явах тэр л зайлшгүй байх хэрэгтэй гэж боддог. Чи яг гол одоо яг л тийм. Одоо сая ингээд хүмүүсийн яг энэ кейс хоёлоогийн энэ юмыг үзэж байгаа нэг өдөртөө таксины яаж ч юм уу би нэг бизнесээ биш шүү дээ те. Гол хэлэх гээд байгаа юм. Яг биднэрт нэг юм тархлаа алгаа шүү дээ. Тархлаа. Тэр нь юу вэ гэхээр бүгд ойлголтын зөрүү буюу яг энэ эдийн засгийн суур ойлголтоо ойлгохгүй шүү дээ. Тэгээ зөвхөн миний нэг юм мөрөөдөл үүдий. Хэрвээ болвол энэ худалдан хажуудрын танхим хийгээсэй гэж боддог байхгүй. Энэ Адам Смитийн үндэсний баялаг гэж ном байдаг. Хоосон гар те. Гэхдээ тэрний өдөр хоосон гараас хамгийн чухал яг юм нь одоо манайхан бол либерал залуучууд бол те тэр зах зээлийг бол одоо үл үзэгдэж гар зохицуулна гэдэг. Хамгийн чухал юм бол үндэсний баялаг гэдэг чинь яаж үүсдэг юм бэ те. Энэ улс юун дээр яваа хаашаа яваа гэдэг юм харах хэрэгтэй шүү дээ. Энэ шин дэлхийн нийтээр улс орнууд суур ойлголтоо ойлгоцсон. Бид нар нэг юм ойлгохгүй шүү. Биднэрт юу ч байхгүй. Бид нар нүүрс зарж л мөнгө олдог болсон. Дараагаа зис зарж мөнгө олдог. Юу зарахгүйгээр бид нар бусад одоо зарсан тэнгүүрээ мөн өөрсдөө бусад бүх хэрэглээг хангадаг. Бүгдөө хэрэглэж. Тэнгүүд дэлгүүр орохоор экос биш одоо хаашаа энэ бүр сан пелегрино орж уудаг те. Бидэд ийм байгаад тийм жижигхэн цөөхүүлээ. Тэгээд ийм одоо эх оронч ус бүгдөө. Тэгээ ярьдаг юм ингээд гой ганган юм яриад идэг. Тэгэхээр ингээ хоёр тал болцсон те. Төр нь ингээд байдаг, нөгөөх нь ингээд. Яг түрүүний асуудал. Евразийн хилцээр гээл те. Бид нар миний ойлгосноор Атрийн 1-р аянаас л энэ гацар трейлингийн салбар руу хуучин Белорус гэж трактортай байж хат нь маш их хэмжээний хөнгөлтэй зээл татаас өгж дотооддоо гурилтай болёо гэд. Өөрөлдвөл сая ковидын үеэр харлаа шүү дээ. Хил хаагдахад энэ чинь улсал юм бол үндэстэн хүнсээ хангадах хэвээр те. Хангалтч хэрэгцээ. Тэгэл тэн дээр ингээд баахан цард гаргаж яснаа сонгуул зориулаад тэ Баян үлгийн гурилын үнийг Баян үлгийг нэ юуны Казахстаны гурилын үнийг тэ Баян үлгийн ховд хоёрын гурилын үнийг харьцуулж тавиал нөгөөх нь улс орны асуудал болол пад гэл гурилын импортыг явчингууд гурилын үйлдвэрүүд нь халгаа барайл 5-6 үйлдвэртэй нөгөө тариан талбайд тариачтаасаа будаа авах болол нөгөөдүүл нь 2 жил шоконд орол тэгэл нөгөө нэг олон жил татаас өгсөн бодлого багч. Тэгэхээр би зүгээр юу хэлэх гээд байна гэхээр бид нар одоо энэ нэг юм бүр хүн нэгдлийн тэр либерал Адам Смитийн онолчин бол 1700 оны хэрүүл хийгээд дээ шүү дээ. Үл үзэгдэж гаргаад. Энд чинь шал өөр төвшөнд очсон байна шүү дээ. Трамп Ши Жинпин хоёр хоорондоо чи манай улсад үйлдвэрсэн корон худалдаж ав гэж ярьж ин те. Ингэж яхад бид ингээд яриад иж болохгүй байхгүй. Тэгээ би түрүүн яг хэлэх гээд байгаа нь төр хувийн нэг зорилготой баймаар байна. Төрч бид нар байгуулж байгаа төр те. Бид нар ч гэсэн одоо төрөөс юм шаардаад байх чинь бидний татврын хөрөнгөтэй, бидний боломжтой, бидний юм гэдгээ харж манай улсын эдийн засаг биш юм билээ шүү дээ. Бүүч байхгүй те нэг хэдхэн валютын орлоготой 3-4 төрлийн валютын орлоготой. Тэгээд бусад бүх юм импортоос авдаг. Импортыг орлох бүтээгдэхүүн хийж байгаа цөөхөн хэдэн технологийн бизнес ч гэсэн цөөхөн идэж штэ тий. Тэнгүүд энийг балруулдаг. Энэ одоо Grab ороод ирг мөн үү тий. Uber ороод ирг. Ийм байхаар шин би юу гэж чинь гэхээр суур ойлголт бидэд хэрэгтэй юм байна. Энэ худалдан хажуудрын танхим магадгүй энэ яг энэ үндэсний баялаг мөнгө гэдэг юм юу юм гэж эхэлдэг штэ. Адам Смит ч одоо тэр хөдөлмөрийн хуваараас эхлээд тий. Энийг энэ CEO-нуудыг компани захирлуучин болсон болоогүй бас нэг хүн өдөр цаар байгаад нэг илтгэх чадвар байгаа штэ. Захирлуудыг энэ ерхий боловсролын сургуулиудаар явуулж бид нар суур ойлголттой болохгүй бол нийтээрээ ингээд өстө юуны дутагдлалд орсон байхгүй. Тархлааны амар том дутагдлалд орсон. Тэгэл нэг ийм их баялагтай улсгаал одоо сая бүр нөгөө уул уурхатаар гардаг юм UB camp дээр гарч ирдэ шүү дээ. 100 мянган жолооч өдрийн орлогыг үржүүлснэ UB camp-ийн орлого гэж гаргаж ирж хүмүүс тавьж штэ. Юу байгаа байхгүй. Тэгэхээр энийг ойлгоцсон хүмүүс маш их байгаа. Гэхдээ одоо энийгээ дуурж ярьж байхгүй бол зүгээр л 31-ний өдөр тэгээ засгийн газар мөнгө тарах мэдгэл хийж штэ сая 1.8 их 80 гэж. Яг аптуу юм байл л дээ одоо. Гэхдээ тэр тэгж ярьж идэг байна гэдэг чинь бидэнд ямар их асуудал байгаа вэ те. Тараагаад ах юм уу те. Яг үнэ. Нэг энэ засгийн газар биш штэ те. Ингээд үеийн үед угчаас сургацсан. Бид нэр ер нь яг хоо тэр 90 оны шилжилтээс ахуулаад
аюу их юмыг яг гоо мэдээж хийсэн зөвч гэсэндээ дутуу орхицсон зүйлүүд одоо энэний би бол тэр хилтерхий үлдэгдэл гэж ярмаар байгаа. Тэр яг ингээд баян хүн, муу хүн, шуналтай хүн, муу хүн, амжилттай бизнес эрхэлж байгаа хүн энэ төрлийн дайсан хулгай хийсэн байгаа гэдэг нэг ойлголт байгаа. Саяных дээр тийм хүмүүс байгаа. Үгүйсэхгүй. Яалтчгүй Монголын нөхцөл байдал том бизнесмэнүүд улс төртөө хутгалдаад ингэ явж байгаа хүмүүс нь байгаа. Тэгэхээр харалгүй байх. Гэтэл сайныг муугаас нь ялгахгүй болохоор бүх бизнес эрхлэгчид, бүх улс төрчид муу гадах юм бол тэр дунд хүн сайн байж яах юм гэдэг нэг үндсэн суурь ойлголт гараад ирж шүү дээ, тийм ээ. Тэр утгаараа одоо ингээд бид нар тэгж чинь мэдхгүй MCS од жаргал үзий ядж जैन Апо Бат саахан Таван богдын Баатарсан. Мэдхгүй ингээд ямар ч үсэн миний нүдээр ингээл харж байхад ингээл топ татвар төлөгчнөр дандаа ингээд юм эднэрээс болж та нар ядуу амьдарч байгаа гэдэг суртал ухуулга хаана нэг газраас яваад байна. Бид нар бол ер нь хаанаас хинээс гэдгийг бол ерөнхий одоо идеятай болцсон л доо. Гэтэ тэр үндэс суурь, тэр яг нөгөө wealth of nation те үндэсний баялаг, энэ баялагын чинь 80%-ийг нь 90%-ийг нь хувийн хвшил бүрдүүлж байгаамаа энэ хүмүүст ажлын байр бүтээж байгаад нь ядаж хөрөнгө төгрөг эргэлдүүлж байгаад нь талархах ёстой маа гэдэг энэ хогтхон бурхаа байсан тэр нөгөө соц үеэсээ л хувийн хвшлиг үзий яддаг тэр юу яваад байгаа юм болов гэж л. Яг ийм л билээлтэй зөв миний ажиглалтаар шүү. Бид нар ингээд нэг 30 жилийн өмнө за 32 жилийн өмнө 35 жилийн өмнө болсон байна те. 36 жил болох ч юм. 36 жилийн өмнө манай ээж аав те бүгдөө солих хөрчөнгөө нэг гараанаас гараад тэгээд эн чинь ингээд нөгөө явсаар байгаа. Тэгэл тухайн үед бий болгосон байсан нэг өмч өвчл гэдэг юмар нэг анхны капиталууд нь бий болоод л те. Тэгэл тэр нь ингээл нэг юм шудраг бус гараанаас эхэлчихсэн болохоор л ингээл шудраг бус тий одоо юм ингээд одоо мөнгөтэй хүнийг шудраг бус аргаад мөнгөтэй болсон гэдэг. Нөгөө талдаа би бас ингээд хараад байгаа. Манай бас энэ либерал одоо энэ ардчсан хувьсгалыг авчирсан хүмүүс маань өөрсдөө энэ бодлогыг деливерийг маш дутуу байсан. Өөрсдөө ингээд бүр намын төв орооны намын дээд сургуулийн багш гэж явж ирсэн аа тий. Тэгээ гинт одоо Адам Смитээ уншсан юм уу хинийгээ уншсан та ингээд за ер нь Маркс Ленин ч биш байсан юм байна ингээд явчихсан. Тэгээ тэрийгээс бүрэн гүц тайлбарлаагүй. Нийгэм тийм ийм ойлголт байхгүй. Тэрнээсээ болоод биднэрт нэг ийм түрүүний ярьдаг яг одоо шин Апо компаниар бид нар бахархахгүйгээ яах юм. Хэрвээ байхгүй байсан бол одоо сайн юу гэлж илээс Евразийн хилцээр гээд явхад Апо компаниас ахил эрдэнэлээс ахил хэлж илээ. Тэгэхгүй энэ та нар энийг чөлөөлөх гээд ах юм. Энэ эрхүүгийн тэ архины үйлдвэр чинь тэ бүрийн захийнх нь тэ манайхаас 5 дахин том үйлдвэрчтэй гэж байна. Тэ тэгээ Апо хамгийн том байлаа л гэдэг юм. Гэхдээ эн чинь дотоодын Улаанбаатарыг эргэлтэнд оруулж байна тэ. Тэр тариалсан хүмүүсийн Улаанбаатарыг эргэлтэнд оруулж ингэж явж. Эн чинь ингээд үндэсний баялагын нэг хэсэг шүү дээ. Энэ том компаниуд одоо бид нар яагаад ингээд том компаниудаа үүсгээд байгаа юм те. Тэгээд нэг юм магастай болцсон. Одоо сая ч гэсэн харагдаж шүү дээ. Яг юм ашигладаг технологитой болцсон. Бид нар ингээд MCS компаниас хөрөнгө оруулалт авснараа бахархдаг. Би бүр баг ичих хэмжээнд хүргэж шүү дээ. Одоо сүүлдээ яагаад гэсэн чинь ингээд би ингээд хот 24 төгрөг гаргаад те хөнгөлтөө өнөр ингэх буруу байна гэд шүглүүлсэн чинь энэ отхон баярын ард бол от жаргал гэдэг хүн байгаа гэд. Одоо бүр ингээд сошиалор ингээд бүлийдээ те ингээд амар тэмцэгч нар чинь те миний хөрөнгө оруулгын мэдүүлгийг надаас илүү мэддэг те. Хөш би чи ийм мөнгөтэй байсан юм уу гэж бодлоо. Миний мөнгө зүг байхгүй болсон байлаа шүү дээ. Ховнооч байхгүй. 100% худалдагдсан те. Манай инженерүүд хүртэл сая хөшөө энэ ч одоо юм ил тавих хэвчээ мó тавихгүй байх хэвчээ мó те. Энд бид нар хөрөнгө оруулалт авснаас хойш компаниа зараагүй шүү дээ гэд айгүй өгөөл орж шүү дээ чинь инженер залууч. Зах зээлийнхаа зарчмаар л авч байгаа. Хэрвээ бид нар тэрийг аваагүй байсан бол UBCAP өнөөдөр байхгүй. Яагаад тэгэхээр ковидын үед бид нар тэнгуүр амьдарч UBCAP өнөөдөр бий болсон баг. Тэгээд асуудал байгаа гэвэл хулгайлцсан юм уу тий? Тэр нэг үндсэн асуудал төр хулгайлцсан бол од жаргалыг ч юм уу хэнийг шүүхэд өгөх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ ерөнхийн нэг дайсан гаргаж ирдэг. Тэр технологи л байхгүй. Ер нь одоо зүгээр зөрүүлээд хариулт нь тэр байхгүй. Яг асуудал нь яасан? Хулгай хийгээд байгаа юм уу? Яг яагаад байгаа юм? Үгүй болвол тэг эн чин ахаа ингээл од жаргал гэдэг юг одоо захирлыг л яриад байгаа боловч
бид нар олж үзэв штэ. 2 удаа уулзаж үзлөө яла. Өчиж ийм өндөр залуу байсан юм уу гэж нэг удаа нэг сагсан дээр тараад хэлж ирсэн. Энэ чинь бид нар хөрөнгө оруулалтын сангаас тий venture capital гэдэг хөрөнгө оруулалтын сангаас бид нар хөрөнгө оруулалт авч тусад нь ийм шатны одоо pitch тавьж ингэж явж хөрөнгө оруулалт авснаас биш. Тэр үед ч жижиг байсан те манайх чинь одоо түрүү хэлсэн шүү дээ нөгөө регуляшнаас хамаарат 800 такситэй байсан те. Ингэж явснаас биш ингээл нэг одоо ингээл сая нэг ярьж байгаа энэ технологи сүлдээ ёо гэж бодлоо шүү дээ. Би юу ч ярьчих те одоо сүлдээ энэ айгуу том одоо бизнесийн нэр хүнд рүү халдаж эхэлж шүү дээ. Одоо ингээд UB cap бол одоо ингээд баг одоо юу юм те одоо дээрэмчин юм уу те одоо хулгаач юм уу те түрүүний яг тэр хардаг өнцөг байхгүй шүү. Бид нар яг энэ ажилтны 4-р хувьсгалд бүтээж байгаа чинь үйлдвэр байхгүй. Үйлдвэр байхгүй те технологийн инженерүүд өөрсдөө хэрэглэгч болохгүйгээр те ингээ явж байгаа юм бол тэгэл бид нар Монгол нийтээрээ л ойлгоогүй нь бидний хамгийн том алдаа л байна гэж. Манай подкастын хамтран ажиллагчаар 101 жилийн түүхтэй нэгэн гайхалтай компани бол орж ирсэн. За энэ бол MG Motors. Би бол өөрөө MG Motors-оос бол одоо машина бол авсан байгаа. За тэгээд ер нь бол одоо энэ чанарын хувьд эдлгээ даах, бат бөх байдал, найдвартай байдлаар бол алдартай. Английн бол MG Motors гэдэг брэнд бол байгаа. Тэгээд та бүхнийг бас одоо мэдээж тийм ээ машин тэрэгнийхээ хэрэглээг сонгох бол MG Motors-ыг бол бас зөвлөмөр байгаа. Тэгээ үний хувьд бол ерөөсөө 40 сая төгрөг байхад одоо ер нь бол эхлээд те урьдчилгаанд ингээд 10% төлөөд эсвэл ингээд банкус санхугаас бол одоо авах бол боломжтой 40 сая төгрөгийн үнэтэй машин байгаа. За тэгээд 10%-ийг бол урьдчилгаанд төлж ингэж авах бол банкар болон банкус санхугаар бол дамжуулан авах бол боломжтой байгаа. За тэгээд нэг албан ёсны эрхтэй учраас нөгөө сэлбэг захиалга засвар үйлчлэгээг бол ингэж албан ёсоор хийж байгаа. За тэгээ мэдээж дэлгэрэнгүй мэдээллийг 75 55 дугаараас одоо авах боломжтой байгаа шүү. Хамтран ажиллагч MG Motors. Тэгээ бизнесийн зарчим, эдийн засаг энэ ойлголт маань нэг ийм төвшөнд баг шүү. Монголд амжилттай бизнес эрхлэхэд гэхдээ бид нар одоо нийтээрээ хамгийн тулгамдж байгаа асуудал хэний янаагүй. Энэ англи хэлний төв дээрч тэр гутлын үйлдвэр дээрч гардаг хүний нөөцийн асуудал байдаг. UB Cabin-ийг яаж шийдсээр ирэв. Хэцүү байхгүй 50 инженер ажиллах. За тэр надад тэр юу бол их сонирхолтой санагдаж байна. Энэ дээр нэмээд зүгээр юуг нь хариулчаар нөгөө аппликейшн ингээд зохиогоод хийгээд тэгэхээр дахиад өндөг гэдэг шиг те жолооч нараа ингээд яаж явах хэвээр мó тэгвэл хэрэглэгчээ ингээд яаж дасгаад нөгөө анх зүгээр UB Cabin эхлэлийг ингээд бодонгууд дуудаад ирэхгүй бол зайл гэл энэ аппликейшнийг устгах байхгүй. Тэгэхээр тэр consumer producer-ийн балансыг яаж барьдгийг. Гэхдээ тэр үндсэн экосистем төв баазда хүний нөөцийн асуудлыг ер нь бизнесийн төвшөнд ер нь яаж шийддгийг мөн бусад бизнесүүд ч гэсэндээ энэ дээр менежмент and HR гэдэг дээр юун дээр анхаарах хэрэгтэй. Яг сүүл би нэг хүний нөөцийн нэг хилцүүлэг сонсч байсан чинь одоо яг манай Улаанбаатарт гэлтгүй ер нь Монгол улсын хэмжээнд энэ ажлын байрны эргэц гэдэг юм асар өндөр хэмжээнд төрсэн. Хүн нэг ажилдаа доктор сурчлалтаа удаан ажилддаг болчихсон. Ийм юм бэл. UB Cabin бид ингээ харахаар маш цөөхөн баггүй ажлын байрны эргэц. Одоо том компаниудтай харьцуулахад бидний цалин их өндөр биш шүү дээ. Одоо бид нар чинь нөгөө хүмүүсийн хэлдэг шиг 100 мянган таксиг шууд нэг таксины өндөр борлуулалтад одоо ажил хийдэг жолоочийн юугаар үржүүлж болохгүй шүү дээ. Энэ чинь ингээд. Тэгээ бид нар юу гэж юм гэхээр бид нар их нээлттэй өдөртдөг юм байна гэж ойлгосон. Одоо дарга цэргийн юу байхгүй. Тоо мэдээлэлээ цуг ярилцаа явуулдаг. Нөгөө талдаа хүн амжилтын нэг хэсэг байхыг хүсдэг юм байна гэж ойлгосон. UB Cap бол одоо хүмүүс хараад байгаа боловч манай UB Cap Holding ч одоо 9 охин компани байна шүү дээ. Бид нар хоол хүргэлтийн UB Eats гэж үүж байна. UB Cap Express гэж үүж байна. UB Cap Express сая бид нар Temu холболт хийгээд одоо Temu-гээс юм авдаг болох ихлий чинь бид нар тавилаа шүү дээ. Одоо энэ чинь ингээд nice. Ингээд Express байж байна. UB Cap Lease гэдэг чинь одоо тэр хотын хийж байгаа юм шиг хийсэн шүү дээ. Хийгээл явж байгаа шүү дээ. Бид нар хийсэрч байгаа. Leasing гэж цоошнэр биш юм шинүүднээ өгөөл ингээд явж байна. UB Cap Credit гэж хадгалам зээлийн хоршоо байж байна. UB Pay гэж банкус байж байна. Ингээд энэ экосистемд ингээд явж байгаа залуучууд нөгөө бас ингээд юм бүтээгээд үр дүн гаргаад
амжилтын нэг хэсэг болж байгаадаа бас би юм байна гэдгийг дүгнэлт хэлбэрээр хүмүүсээс сонсч байсан. Ер нь танаа одоо ажлын байрны эргэцсэн шин юу н асуудал нь баг байдгийн шалтгаан бол ийм юм байна гэж тэ. Нэг нөгөө талдаа бид нар ч гэсэн одоо ингээд UBCAB employee гэдэг тусдаа компани байгуулад бас хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр эдгээр хэрэгжүүлэх гэдэг шүү дээ. Бас энэ тэрнгээрээ бас нээлттэй яриа явж байгаа. Тэр бас үлээлт өгдөг байх гэж харж байна. Түрүүний бас хамгийн чухал юм нь бол энэ ажлын байрны нөгөө юу орчин хүмүүсийн одоо баг хамгийн хөгжин бидэд болчиход байгаа шүү дээ. Дандаа залуучууд. Тэгэхээр тэр vibe гоё байхгүй. Тэр залуучууд чинь ингээд гоё байна. Дээр нь нөгөө код бичиж байгаа залуучууд хэлж шүү дээ. Одоо миний бичсэн кодоор тий. Дээр нь миний бүтгсэн зүгээр бүртгэлийн ажилтнаж байсан гэсэн тий. Хүмүүст би ингээд сайн заагаад өгөхөд дараа нь пицца өрөө ороод ирдэг. Ах нь энэгээр чинь тий. Би 50,000-ыг олдог байсан бол ийм мөнгө олдог болчлоо гэдээ ороод пицца бараа ороод ирдэг гэл. Дээр нь UBCAB зөвхөн жолооч түрүү ярьж байгаа бас нөгөө юу биш нэг юм аппликейшнийг бүрсгэж бид нар ардталт нь community-г билд хийж байгаа шүү дээ. Community байгуулж байгаа. Жолооч нарыг бригад болохыг дандаа дэмжиж байгаа. Жолооч нарыг саксны тэмцээн одоо арга хэмжээтэй болгож байгаа тий. Жолооч нар хүүхдэд тэрэл өрөөд ирдэ шүү дээ. Ингээд юу хийж яваа ингээд би санаа зовол яасан бол одоо бас зөрчил мөрчил гарахаар манайшаа хаачдсан шүү дээ. Тэг яасан бол гэх нэг хуучин таньдаг байсан жолооч эхнэрдээ ажиллаа үзүүлээ л гээл тий. Одоо жолооч нар тийм юм гой сэтгэлтэй ингээд ажиллаа явуулдаг. Тэгээ ер нь бол тэгэл бүгдөө нэг юм нэг зорилготой анханасаа эхэлсэн хүмүүс нь өдөртөө явж байгаа та бас. Тэгээ юм уу тийм шиг байна шүү дээ. Нэрээ энэ яг UBCAB-ийн төлбөртөө дугаар шиг. Тэ бүрчээсээ айгуу тийм ер нь мөгийн бит хоёр энэ подкастаараа юу яадаг. Гоё амжилттай яваа бизнесүүдийг бизнесгээс илүү одоо ингээл том уурхайн захирал махирал ингээл эсвэл ингээд улсын хурлын гишүүн шүү сая тийм энэ хүнд инспирэшн олгоё үнцэнтэй контент бүтээ гэдэг их чухал юм байлаа. Тэр зорилгоор ингээд хүмүүс ингээд тэрийг зарим нь зөв ойлгон зарим нь янз бүр нэрэ яг энэ үнцэнтэй гиснээс нэг талаараа нэрэ айгүй олон хүмүүсийн ажлын байрыг нэмэгдүүлж байна. Нөгөө талаараа нийгмийг одоо 5 тухайг нь амар болгож байна те. Утаснасаа дуудаад ингээд яаж байгаа. Тэрийг гол нь бүтээхтэй, ялангуяа тэр ажлын байрыг бүтээхтэй, хүний орлого дээр тодорхой хувийг нэмэхтэй заавал ингээд нэг байгууллага дээр аваачаал анкет бүглүүлээд тахгүй юм. Шин цаг үе ирсэн байгаа маа. Бүгдээрээ утсаараа дамжуулаад за одоо UBCAB дараа нь одоо юу гэдгийг өөр нэг errand хийдэг ч юм уу нэг те хүний хүнсийг зөөдөг мэдгүй юу гэдгийг ямар ч платформоор тим болгох тэр эхлэлийг тавьж ийн гэдэг нь өөрөө айгүй тийм шин цагийн эхлэл шүү гэдэг технологиг ялангуяа нутсыг аппликейшнийг ашиглаж ингэж байгаа нь айгүй гоё юм болов. Тэ би бол тэр үнцийг нь бол айгүй тийм өндөр гэж хараад байна л та. Тэгэл улс орон болгонд манайх шиг юм платформ байгаа шүү дээ тий. Бид нар ч гэсэн ингээл өөрсдөө одоо нисгтэр жуулчид ирэхээс өмнө search хийгээл за энэ тхийн lead application мэдээж л улс орон болгонд өрсөлдөөн байгаа янз янз lead application альны ингээл UBCAB ингээл аль хэзээ татцсан бүртгүүлсэн тий. Ингээл ирж байгаа байхгүй. Бид нар чинь тэрэн зориулаад хэлний сонголт төртөл байгаа шүү дээ. Жолооч нар онлайнаар шалгалт өгүүлээд Тэстэ UBCAB-ийн төлөвтэй дугаар шиг. Ингээд хэлний сонголт төртөл солонгос хэлтэй юм бол солонгос хэл дээр солонгос хүн гэдэг дуудлага аваад ах боломжтой тий. Тэгээ ерөөсөн нүүр царай болсон аппликейшнийг бүтээлцсэн гэж би бол бахархдаг. Зүгээр саяны сүүлийн нэг хэдэн өдөр нэг юм кампайн дээр жоохон урам хугарч шít тий. Тэр бол байдаг л. Ер нь UBCAB ч юм уу, хотгот ч юм уу. Ер нь одоо ямар амбиц байна? Олон улс руу хөлийн чанд руу гарах. Бизнесмен хүн болгоноос би асуудаг л та. Дэлхийд гарах амбиц байна уу гэж. Тэг энэ маань өөрөө би энэ үгийг гэхдээ зүгээр хит либерал хит ингэж хамаа намаагүй ярьдаг үг болгомооргүй байна. Энд чинь амар асуудал те. Аз зол хөдөлмөр ур ухаан маш олон юм нэгдэх шүү дээ. Тэгэхээр ер нь олон улсын зах зээл төрсөлдөх ийм бодол. Хоёлаа энэ талаар бас ярилцъя. Дараагийн алхам гэвэл биш нэг ер нь яриад хийгээл яваад байна л да. Би ч гэж манай багийн л бас дараагийн нэг төсөл. 3 жилийн өмнө энэ UBCAB шин аймагуудад салбар байгуулах гэж 3 удаа
тойрсон. Маш богино хугацаанд аймагуудаар бүх аймгаар тойрсон. Тэр үед яг айгүй гоё мэдрэмж нь ингээд Эрдэнэтэд манайх амар сайн ажиллаж байна те. Одоо Эрдэнэтэд бараг 4-5,000 жолооч байна уу? Тарханд 3,000 жолооч байна уу те. Ингээд Улаанбаатарыг л Монгол улс гэж бодоод ирсэн байгаа байхгүй. Ингээ аймагуудаар салбараа байгуулаа явангууд айгүй гоё мэдрэмж. Гэдэг тэр нь амжилттай ажиллах те. Ховдод би нэг ээж байгаа дагуул манай ээж чинь ховдих одоо жигтэй. Тэгээ ховдих тэгээд орчин чинь хамаатнууд шүү дээ. Энийг зүгээр randomly дунд нь илчээ за. Ховдод нөгөө ээжийг нутаг үзүүлэх очсон чинь захирлаа би очиж тосно гэсээр байгаа нөгөө ээжтэйгээ очиж ийн гэл нэг пост хийчихгүй биш нэг жоохон нээлттэй байгаад байдаг нэг жолооч нараас таньдаг. Тэгсэн чинь ингээд онгоцны буудлаар 10-аад таксины жолооч ирсэн. Наашисуу гэдэг. Тэр чинь айгүй гоё ингээд мэдрэмж ирсэн. Тэгээд гэхдээ нэг асуудал байгаа. Эд хийж бүтэх өстой залуучууд таксинд цаг үрээд байна. Дээр нь хөдөө орон нутгаар 3 удаа ингээд тойрсон чинь орон нутаг жилээс жилд эзэг болж байна. Тэгэхээр тэрийг би нүдэрээ харж байна. Одоо сая харлаа ингээд 2-3. За ирээд хамгийн дөрөнд одоо монголчууд ялгаагүй шүү дээ. Америкт очингууд хамгийн дөрөнд Uber-тэл ажилд ордог гэсэн. Тийм. Uber-тэл орж байгаа шүү дээ. Тэрнээс стандарт таксинд ажилд орохгүй шүү дээ. Машин аваад Uber-т орж байгаатай адилхан Улаанбаатарт ирээд UB-Cab-д ороод байгаа байхгүй. Тэнгүү чинь айгу guilty одоо мэдрэмжтэй. Чи ингээд за одоо ингээд чин одоо эд хийж үтэх хэвээр залуучууд ингээд тий ингээд нэг өдөр хоног чинь таксинд ингээд нийгмийн 5-10 жил өнгөрч штэ. Тэгжсэн. Тэгээд эндээс нэг юм хараад тэгээд ер нь бидний нэг дараагийн юм юу гэхээр тэг мал аж ахуй дээр бид нэр e-nomad гэдэг нэртэй платформ хөгжүүлээд явж байгаа. Тэр нь малын бүртгэлийн систем, малаа бүртгэхээс эхлээд одоо явах байхгүй. Тэгээ тэр нь бид нар юу гэж нэрлэдэг байгаа гэхээр малчтын UB-Cab гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгээд энийг яаж технологижуулах уу? Энэ дээр бид нар одоо юу гэдгийг хүмүүс мэрэгжлийн бус хүмүүс гэж намайг бас шөмжилж байна. Бас нөгөө салбар чинь бас хүмүүс биш хойчуд байна. Биш саяхан бас хөдөө аж ахуй сургалтайгаа үзээд авсан шүү дээ. Гэхдээ яалтчгүй тэгээд одоо байгаагаараа байгаад ах юм уу гэдэг нэг үндсэн асуулт байдаг л да. Одоо ингээл уламжлал гэдэг улс төрд ч гэсэндээ ярьдаг. Та нар гараад юу хийнэ гэдэг. Одоо сайхан байгаа мó харъя л та хэдүүлээ гэдэг нэг юм. Гэхдээ сая юу надад бол такси бол тэгж санагдсан. Тоог бодохоор энэ зүгээр л хэрэгцээ байсан. Нөө нийгмийн дуудлага шаардлага гэдэг шүү дээ. Өөр хэрэгцээ байсан бол магадгүй тийш эн чинь нөгөө би чинь нөгөө отгоогоо тэр технологийн компани үүсгэн байгуулагч гэж хараад байгаа. Такси чин отхон баяр биш шүү дээ тий. Технологийн компани. Тэгэхээр эн чинь өөрөө ахаа цаашаа ямар салбар руу орсон нөгөө цаг үеэ ингээд авч. Тэгээд тэр нөө сая хөдөө орон нутаг ярьж чад би бол ингэж харах юм байна. Яс эзгүүрч ялангуяа одоо октоо хот руу явуулж сургаа тэгээд эхнэр олдохгүй хөдөөгөр ингээд баахан залуу шүү. Хэрвээ UB-Cab байхгүй бол хэрвээ таксинд явахгүй бол тэг юу хий? Ажилгүйдэл харигдал гэдэг юм чинь нөгөө удаагаа харж байгаа байхгүй. Адаглаад эн чинь. Яагаад гэвэл тэнд UB-Cab-д хорогдоод байгаа учраас тэнд байгаад байгаа биш шүү дээ. Нэгэнд байгаа хүмүүсийг л ажлын байртаа болгож байгаа гэж харж байгаа. Үгүй бол хоёлаа хэдэн цаас аваад хүмүүст мөнгөөгөө самар түлгээд яваад хятадуудад зарах ямар ялгаа вэ? Нааш айгүй эмзэг сэдв. Одоо яаж юм нэмэлт орлого олох юм гэж байна. Ажил мэргэжлэхгүй байна. Мөн мэргэжил алга байна. Ур чадвар эзэмшээгүй байна. Ажлын байрч байхгүй байна. Ажлын байр байхгүй байна тий. Тэгэнгүүт самарт явж байна тий залуучууд. Тэгэл сая би ингээл бичлэг үзэж байхад өвөлдөө бол малаа дагаал малаа хонд оруулчаад 100 болонгууд хуржиж барилгын ажлыг гээл тий. За арай боломжтой нуур солонгос руу яваал тий. Хөдөөний залуучууд бол тэгж шүү дээ. За подкастын маань хамтран ажиллагчаар Экос цэвэр ус маань бол ажиллаж байгаа. За тэгэд хүн ер нь одоо хоол ундандаа бол 80% шүлтлэг, 20% хүчлэлэг ийм хоол унд хэрглэж ингэж балансыг бол барьдаг юм байна. За тэгээд Экос цэвэр ус маань бол ийм олон давхар мембран шүүлтүүрээр шүүгдэж, тийм ээ. Одоо хүний биед нэн шаардлагатай байгалийн хужраа эрсжүүлсэн савладаг ийм pH 8.5 гэдэг одоо зөөлөн шүлтлэг ус байдаг. За тэгээд Монгол хүний хооллолтын онцлог дээр бас тулгуурлан бүтээгдсэн гэдгээр их онцлог юм байна. Тэгээд хамтарч ажиллаж байгаа Экостоо бас талархал илэрхийлье. pH 8.5-тай шүлтлэг зөөлөн ус. Экос. Энэ таны эрүүл сонголт. Ер нь бид нар одоо энийг бүх зочдоос бол асуудаг л да. Монгол улсынхаа ирээдүг 20 жилийн дараа, 50 жилийн дараа яаж төсөөлж байна?
одоо хэтэрхий хийж байгаа юмтайгаа холбосон байж магадгүй. Гэхдээ 20 жилийн дараа гэх юм бол Монгол улс мал аж ахуйгаар дэлхийд өрсөлддөг улс болох. Бид нар тэр нөр гарц байхгүй юм байна гэж би харсан. Яа тэгэхээр уул уурхай бол шавхагдана. Уул уурхаагаас хамааралтай одоо эдийн засаг бол маш сул талтай. Бусад салбараа хөгжүүлэх гэхээр эдийн засаг нөө зах зээл маань 3 саяулаа. Монголын малчид тий хүний дор ажилдаг биш. Бүгдөө өөрсдийн фидлоттой одоо юутай өөрсдийн эдлэн газартаа тий бүгдөө ийм одоо нэг дундаж давхар гэх юм уу тий байх боломжтой л гэж харж байна. Тийм л байхыг өдрийн төлөө л одоо өнөөдөр бид нар хараад зүтгээд одоо тэрэндээ их итгээд итгэл үнэмшилтэй явж байгаа. Тэгээ нэг отын дарга хөгийн залуу чи дандаа өөрийнхөө төлөө тэрэнд бол их гомдоод байгаа байхгүй. Яг л тийм л гэгээ мөрөөдлөөр явж байгаа шүү дээ. Одоо сая сүүлийн 1 жил Гэхдээ тэр бол цааш хийлгэхгүй болол тэгжлээ хэлээ л дээ. Гэхдээ нэг жил гаруй одоо амар жанд ингээд хүүхдийнхаа сургалтын төлбөрийг хойшлуулан барин тий бүтэн жил ингээд явж штэ бид нар Европоор ч гэсэн ингээд фермерүүдээр явал нэвтрүүлэг хийгээл дандаа зардал гаргаад явж байгаа хүн тэгээд том компани байгуулах гэгүй штэ. Яг л ийм хоршоол төр тулгуурласан илүү хувь хүмүүс нь тий өөрсдийн мал аж ахуйн эзэн болоосоо малчт нь мал аж ахуйгаа өөрчлөөсөө тий тэрэнд нэг ийм одоо нэг ийм усаглаач гэдэг юм уу зураг одоо замын зургийг тодорхойлж өгөөч гэдэг юм уу итгэл явж байгаа хүмүүс шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ одоо хиний янаагүй бид нар яг хөө тэгэл энэ улсад болохоосоо болохгүй хүртэл ингээ сайхан хөдөлмөрлөөл явж байна. Татвар нийгмийн даатгалдаа алуулах үедээ алуулаад ингээл гэхдээ зүгээр адилхан залууны хувьд хардгийн их гоё боломж байгаа. Ер нь юу ч хийсэн сайн хийж чадах юм бол боломжтой гэж хардаг. Жишээ нь энэ подкастыг жишээ нь жил өрхгүй хугацааны өмнө эхлүүлж исэн. Бид нар маш амжилттай явж байгаадаа талархаж байгаа. Одоо такси үйлчилгээч бай. Тэ өөр ямар ч салбар байсан. Бид нар бол бас нэг талаараа бас боломж их орон. Ялангуяа технологи өөрөө энэ AI ярихад хүртэл ингээд цоо шинэлэг салбар байна. Залуучуудад ингээд гоё бас урам зориг өгсөн ингээд ийм тань шиг хүмүүсийг ингээд манай подкаст нь тоож ирж байгаад бас их талархаж байгаа. За тэгээд мундаг адилхан одоо зүтгэж яваа залуудаа, найздаа, хамаатандаа юуны төрөнд бидний урилгыг хүлээж авсан баярлалаа. Дүн өвлийн одоо маргааш өглөө нисэх байхаа гадагш байгаа тий. Манай зочид дандаа тэгдэг яг нисгийнхаа өмнөх бүр оройн барьж авдаг одоо цаг бүр унтах цаг болцсон байгаа. Тэгээд ямар ч байсан нэгдүгээрт бизнесийн өндөр амжилт төсмөр энэ маш том бизнес, маш зоригтой энэ алхмыг энэ бас ямар альва бизнесмен би энэ салбарын анхны түүчэнээс шүү гэж хэлэх тавилан бас байдаг бах. Маш олон амжилттай хүмүүс дундаас ч гэсэн тэгээ тэгсэнд бол бас баяр хүргэмээр байна. Тэгээ би махуудын болон сэтгэл санааны эрүүл энхийг хүсмээр байна. Бас бүх монголчуудаа болон Отгон баяр танд эрхчлөө хүсье гэж хэлмээр байна. Баярлалаа танд. Тэгээд мэдээж одоо бид хэд залуу хүмүүс маш олон зөндөө гоё учрлууд, амжилтууд, тохиолууд, гоё моментууд үлээж байгаа. Эргэлзээ бол багахгүй. Тэгээд гадагшаага сайн яваад ирээрээ. Тэгээд thank you. And thank you guys. Бүгдээрээ оны эхний дугаар та бүхэндээ бас яг цаг үеийнхээ асуудлаар моги битээр ярилцъя гэж бодсон. Отгоо маань яг гоё гадаад явахгаа өмнө ингээд таарлаа. За мэдээж өнөөдрийн дугаар бол зөвхөн нэг компани, нэг салбарын таксины ч юм уу биш. Энэ бол бизнесийн Монгол улсад одоо 2026 онд бид нэр одоо амьдарч байгаа нөхцөл байдал бол ямар ирээдүй бидрийг хүлээж байгаа талаар бол ярилцлаа. UBCAP-ийн бас энэ далмаар нь ингээд их гоё бизнесийн түүхийг нь ярилцлаа. Отгоогийнхоо хувийн ихтгэл үнэмшлийг нь бас сонслоо. Тэгээ маш олон залуучууд эндээс бас өөрсдийн стартапыг, өөрсдийн апыг, өөрсдийн бизнесийг хийхэд хүртэл урам зориг авсан байх гэж найдаж байна. За тэгээд дараагийн дугаартаа бол бид нар бол бас тренд болж байгаа нэгэн улсын хурлын гишүүнтэй нийгэм улс төр гадаад дотоод маш олон сэдвэр одоо супер ярилцлага бол бас хийсэн байгаа. Тэгээ та бүхэн энэ болгоныг тухлан сууж таалан сууярт баярлалаа шүү. Thank you guys. See you until next time. Сайн байцгаана уу? Саруулханд монголчуудаа. 2026 оны маань хамгийн
эхний book review эхлэхэд бэлэн болсон байна. За мэдээж энэ бол Good Vibes, Good Life гэдэг Vex King-ийн яга энэ номыг сонгосон гэхээр уг нь оны төгсгөлт хийх гэжсэн юм аа. Тэгээд ямар ч байсан энэ маань бол өөрийнхөө хамгийн сайн хувилбар байх талаар гарч байгаа Vex King айгүй хөөрхөн жишээнүүдтэй. Тэгээд нэрнгээсээ бүр номыг нь уншихад хүртэл ингээд тултал нь good vibe авмаар тэгээд ер нь одоо өөрийгөө хайрлна гэдэг чи яг юу юм нөхцөлгүйгээр хайрлна гэж юу юм. Тэгээд өөрийгөө хайрлахын хажуугаар self care гэж байгаа юм те. Өөрийгөө халамжлах. Энэ тал дээр ингээд уг нь оны төгсгөлөөр ингэж good vibe та дуусгая гэжсэн. За яг хөө тэгээ оныхоо эхэнд бол ямар ч байсан явъя гэж бодож байна. Тэгээд ер нь бид нар бас урд өмнөх номнууд дээр ч гэсэн ярьж исэн. Яг how can you truly love yourself? Өөрийгөө хэрхэн яг чин сэтгэлээсээ хайрлах вэ гэдэг талаар гарч байгаа. Тэгээд энэ маань бол нөгөө тийм бидний ерөнхийд нь айгүй их ярьдаг фантазны зүйлсээс илүүтэйгээр үнэхээр ингээд жижиг сажиг ингээд бодит алхмуудаар хүн ер нь явж өөрийгөө хайрлна гэдэг энэс илүү чухал зүйл байхгүй юм байна. Хүн өөрийгөө хайрлаж бусдад ч гэсэндээ хайрлагдах юм байна гэдэг утга санааг бол энэ номон дээр бол илэрхийлж байгаа. За тэгээ бид нар ингээд өөрөө ирэхгүй ялангуяа одоо Монголд бол юм одоо нэ стресстэй negative emotion юм сөрөг юм эмоцуд бол ингээд өөрөө ирэхгүй гараад ирд юм байна. Сөрөг эмоц чинь ингээд богинохоо хугацаанд гарч байгаа ч гэсэндээ ингээд богинохоо хугацаанд ялгараад тэгээд ингээд урт хугацаанд байгаад идэм байл да. 5 секундын сөрөг эмошн чинь хүний биед 30 минут бүр заримдаа бол 5 минутын сөрөг эмошн 3 цаг гардггүй энэ төр гэдэг те. Тэгэхээр энэ сөрөг эмоцыг хэрхэн эерэг рүү болгох вэ? За тэгвэл аз жаргал гэдэг яг юу юм бэ? Нөгөө бид нар өмнөх ямар номон дээр үлээд аз жаргалтай мөчүүдийг ингээд тоолох гэж ярьжсэн. Тэгэнгүүт нэрнгээсээ lasting happiness буюу ер нь байнгын үргэлжилдэг ийм аз жаргалыг бас олж болох уу гэдэг талаар бол одоо ингээд гарч байгаа. Тэгээд Vex King бол энэ номон дээр бол энэ болгоны хариуллангаа бүр илүү гоё дэлгэрэнгүй айгүй гоё олон зүйлсийг бас ярина. Тэгээд итгэл үнэмшил гэдэг зүйлийг айгүй хүмүүс алдсан байдаг юм байна. Тэгэд бүр хэдэн мянган залуучуудад итгэл үнэмшил гэдэг энэ хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ? Өөрийн туршлагаас ч гэсэндээ одоо бас өөрийн одоо тийм совингоор гэх юм одоо бас их гоё зүйлсийг л тайлбарлаж байгаа. Өдөр тутамдаа эрүүл амьдралын хэв маягийг тарих гэж байгаа юм тийм ээ. Тэгээд тэр нь бол бид нар аягүй их ярьж байгаа mindfulness, meditation, бясалгах. Энэ маань би өөрөө бас нөгөө хиний нөгөө mindfulness meditation-ийн нөгөө transformation гэдэг номон дээр яг зүгээр л дагдснаасаа ингээд ахуулаад хөлийн хуруу хүртлээ ингэж багаагаар мэдрэхтэй жижигхэн одоо усанд орж явах ч юм уу ийм юу практисыг бол хийж үзсэн. Тэгээд илүү их гоё үр дүнтэй юм байлаа гэж бол харсан байгаа. За тэгээд бүр ингээд боломж гэдэг зүйлийг бид нэр бас их буруугаар ойлгодог. Хин нэгэн гайхамшигтай үнэтэй болж юм. Тэгэхээр боломж гэдэг зүйлийнхээ итгэл үнэмшлийг ингээ өөрчлөх. За тэгээ бүр ингээд орчлон ертөнцтэй бид нэр хэрхэн хамт орших уу гэд маш гоё тийм зүйлс байгаа. Бидний мэддэг нөгөө манифест гэж ярьдаж бодлоо боддуулах. Энэ бүр яг нарийн ширийн тактикууд ер нь байдаг юм уу? За тэгэл яг тэр өсөлт growth гэдэг зүйл тийм ээ. Одоо тухайн хүний тархины хил хязгаарыг ингэж өргөж шин туршлагаас аахгүй болох. Тэр fear гэдэг энэ болгоныг одоо ингээд амьдрал бидний мэддэг айдас боломж аз зориг энэ болгоныг бас пөөх ийм өнцгөөс байж болох юм байна гэдэг энэ өнцгөөс тайлбарлаж байгаа. Тэгээд шинэ оныхоо эхэнд бас тийм ээ good vibes good ер нь бол ингээд good vibe гэдэг чинь өөрийгөө л хайрлах гэх юм бол амьдралын үнэхээр бас гоё аз жаргалыг тэр мөнгө төгрөг алдар нэрээс илүү эндээс мэдэрч болох юм байна гэдэг зөвлөмжлөг бол авсан. Та бүхэнтэй Mon English Bookstore-оос бас good vibes good life-ыг аваад уншаад үзээрэй. Thank you. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.